анаах дарна гэдэг зорилготой байсан байхгүй юу? Үерхэл яагаад салах төвшөнд хүрв? Гадагшаа явц юм. Шүднийх дээр хүртэл ингээд ламбыг нь роботоор сольсон гэдэг юм хэд дээр гарсан шүү дээ. Тэнгүүд тийм шүдний эмчийг хүртэл орлуулах боломжтой гарсан байгаа даахгүй. Урлаг орон сайхан байгаа юм шиг санагдаад байна. Audio Jungle. Бүгдд нь өглөө өдрөөр мэндийг хүргэе. За Unlock-тэй дата сувгийн хамгийн анхны зочинтой дугаар маань эхэлж байна. За зочноор Mig Data компани маркетингийн менежер Халиун. Сайн байна уу? Намайг Халиун гэдэг. Би одоо 24 настай. Тэгээд Mig Data-ийн маркетингийн менежерээр ажилладаг юм хүн байна. Урьж оролцуулж аваад маш их баярлалаа. За урилга авч ирсэн баярлалаа. За Mig Data компани саяхан орж ирсэн. Ер нь энэ олон компаниас яагаад Mig Data компани сонгов? Би ч энэ дээр айгүй урт удаан түүхтэй. Тэгээд би чинь анаахыг төгссөн. Анаахыг 5 жилийн хугацаатай нийгмийн эрүүл мэндийн судлаач, эрүүл ахуйч мэргэжлээ төгссөн. Тэнгүүд одоо маркетингийн менежер хийж байгаа гэхээр ер нь айгүй сонин хүмүүсийн хувьд бол амар утгагүй л санагдах байх. Хэлчихнийг санаж байна уу? Би нөхөр гайхлаа. Анагаахын ухааны их сургуулийг төгсчөөд тэгснээр маркетингаар ажиллаж байгаа юм тий. Тийм надад ч гэсэн хүмүүс одоо яг тийм байгаа байхгүй ингээл хүмүүсээ сонгоод ямар сони юм бэ? Юу хийж байгаа юм бэ? Тиймэрхүү байгаа. Тэгээд би ч нөгөө зангаа дээрээс авах бөглөж байсан ажлынхаа юмыг тэгээд эхлээд мэдээж өөрийнхөө мэргэжлэл хөвчлэн бөглөж исэн гэсэн үг. Би бараг 6 сарын хугацаатай ч юм уу нэлийн удаан бөгсөн байхгүй. Төгсгөөсөө ахуулаад төгсгийнхаа өмнөх 3 сараас ахуулаад ер нь тасралтгүй ажлын зар бөгсөн. Тэгээд яг уу манай одоо нөгөө Монгол улсад чинь анаахын салбар яг тийм айгүй бүрэн гүйцэд дүрэн хөгжөөг байгаа. Ялангуяа миний мэргэжлийн салбар. Нийгмийн эрүүл мэндийн судлаач гингүүд хүмүүс ер нь жоохон мэдгүй л та. Тийм юу хийх юм бол гэх. Нийгмийн эрүүл мэндийн судлаач гэсэн чинь надад бас ерөөсөй орж ирэхгүй л байна л да. Нийгмийн хүмүүсийн эрүүл байдлыг одоо тухайн анализ хийн гэсэн үг үү? Нийгмийн эрүүл мэндийн судлаач гэдэг нь болохоор урьдчилан сэргийлэх юмыг нэлээд хөвчлээдэг гэсэн үг. Урьдчилан сэргийлэх хүмүүсийг яаж өвчин зовлонгүй байхын нийгмийн эрүүл мэнд яг юунд тулгамдж байгаа, яаж байгаа гэдэг асуудлыг шийдэж явдаг. Тэмүүдэд дотроо одоо маш олон задраа авчдаг байхгүй. Энд нь одоо жишээ нь орчны эрүүл мэнд гэж байна. Хүнсний эрүүл ахуй гэж байна. Тархар судлаач гэдэг хүмүүс бас байна. Тэнгүүд одоо яг миний мэргэжил хамгийн тод гарч ирсэн нь сайн нэг ковид байсан байхгүй юу? Пандемик үед гэсэн. Одоо нэг хүмүүс чинь яах вэ хүү? За яаж урьдчилан сэргийлэх үү гэж одоо вакцин хийж эхлэдсэн шүү дээ. Тэр ажлыг хийж байгаа хүмүүс манай мэргэжлийн хүмүүс байсан гэсэн үг. Ингийн бол одоо илүү ойлгоход амархан байгаа. Ер нь бол яг нь ерөнхийдөө нийгмийн бүхэлд нь хамарсан нэг тийм өвчлөл ч юм уу. Хүнсний аюулгүй байдал ч юм уу. Тэр тал руугаа ер нь хөвчлөө явдаг гэсэн. Тэгэхээр судалгаа, шинжилгээ тал руугаа бас нэлээд ажиллах гэсэн үг тий. Тэгээ яаж явж байгаад маркетинг руу ороод ирээ. Тэгээд би ч нөгөө оюутан бахаас ажилладаг байсан. Тэгээ оюутан бахаасаа хойш 20 дахь курсээсээ хойш ажил хийдэг байжгаад тэр нь л хоороо дандаа нөгөө нэг юм пэйж хуудсууд хөтэлдэг байсан хгүй юу. Хвшлэн пэйжуудад хөтэлдэг. Яаж тэд нарыг тоон үзүүлэлтийг нэгсгэн, яаж өдөр тутамд энэ хүмүүсийг байнгын юмнаас судалtaa авалт хийдэг болох юм ч юм уу. Тэгээд эсвэл байнгын одоо жишээ нь контент мэдээллийн тэр юмнууд байлаа гэхэд тэрний хойно юу болж идэг вэ? Яадаг вэ? Яаж тэгвэл ингэж жагаад энийг хүмүүст яаж спонсорт хийж хүргэх юм те. Тиймэрхүү юмнуудаар амар хийжлэг байсан. Тэгээд одоо хүртэл яг миний хийж байгаа бас нэг маркетингийн ажил нь юу вэ гэхээр би Гүмү Тестор гэдэг монголчуудын нэг дизайнер тестор гэдэг байхгүй юу? Дандаа Монгол загварын юмнууд байдаг. Тэгэл яг тиймэрхүү юм хийдэг юмд айгүй олон жил ажиллаж байгаа гэсэн хувьд курсээс хойш. Тэгээд яг иймэрхүү юмнуудын нөгөө нэг юмнуудыг би чинь нөгөө нэг баахан өөрийнхөө CV дээр бичиж байгаа. Тэгэл 6 сарын хугацаанд өөрийнхөө мэргэжлэр бөглөөд ангууд ажил олох багцах юм да. Тэгээд ажил олохгүй байгаа бас нэг голж байгаа юм нь цалин мэдээж. Манай Монгол улсад төрийн юугаар санхүүжаа тий ингээд би цалин авах гэдэг нь жоох хэцүү байгаад. Тэгээд би за одоо тэгвэл нэг CV-гээ солиё гэв. Тэгээд би яг 2 компанид төгсөн байхгүй. Тэгээд яг ажлын ярилцлаганд дуудсан. Тэгээ нэг нь Mig байсан. Тэгээ ажлын ярилцлаганд ирээд ер нь оролцсон чинь айгуу гоё таалагдсан надаа. Энэ орчин өөр яг юу таалагдав? Нөгөө компаниас ялгаатай нэг юу вэ? Одоо яг нөгөө компанийн нэрийг хэлээд бол яг би ямар ч 2 төрлийн компани бол байсан. Тэгээд ирээд хүмүүстэй уулзаад ингээд юм яриад үзлээ гэж бодоход орчин за нэгт орчин байсан. За хоёрт болохоор ажлын нөгөө нэг хүмүүс нь одоо манай компани чинь нэг давуу тал нь айгүй олон залуучууд байна. Тэгээ айгүй олон залуу хүмүүс байна. Тийм. Уур амьсгал айгүй сайтай. Тэгэл ороод ирэнгүүт хүн болгон нэмсгэлээд өгчөж дээ. Тэгэл хүү яах чагаа их чаа инээ тэрэ гэдэг нэг юм нэгэндээ санаа тавьж байгаа байдал нас илүү гоё. Наад тэр нэг юм дотн санагдаад байхгүй юу? Тийм байсан анханасаа тэгээд мэдээж хүний нөөцийн маань хүн намайг ажилд авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүү тэр хүний бас ингэж асууж байгаа асуултууд нь илүү гоё нарийн асууж байсан. Нөгөө ярилцсанд ороход арай мэргэжлийн. Тийм арай мэргэжлийн. Тэнгүүд
за нэг юм олон жил байгаа компани чинь бас нэг иймэрхүү байдаг даа гэсэн нэг мэдрэмж төрчихөж байгаа байхгүй юу. Тэгээд би за ер нь л энэ компани юм байна гэдэг мэдрэмж төрж гисэн гэсэн үг. Тэгэл тэгсэн чинь яг намайг гараа явьжсэн чинь за ер нь миний дөө хизэнээс ажиллах боломжтой билээ гэдэг юм сонсонгод би болторч yes аацны орчлаа шүү. За тэгвэл орчиж байгаа юм байна. Тэгэл хамаг ажлуудаа зөксөлж гисэн. Тэгээд би чинь нэг бодлогоодыг ороод ирсэн. Тэгээд намайг тэр үед чинь бас орж ирж хахад нэлээ олон хүн бас орж ирсэн. Эцсийн хөөрхөн. Тийм үү. Тэгээд ер нь шилж сонгогдож орж ирсэн юм шүү дээ. Харин тэгсэн баха. Тэгээд туршлагатай талаараа л ер нь даваа тал болсон байна тий. Тийм байж магадгүй. Нэг татал компани бас өөрсдийн нөгөө хүний нөөцийн бодлого. Тэгээд дээрэс нь great place to work гэдэг ажиллах таатай газрын гэрчлэгээтэй тий. Энэ олон боломж нь бол ерөнхийдөө хүнийг тогтоох шинэ хүн орж ирэхдээ л нээлттэй болж байгаа юм байна. Харин тийм. Тэг бас яг нэг одоо чинь би орж ирснийхаа ардаас л мэдчихэж байгаа байхгүй юу? Яг ийм сертификат авсан хичнээн байгууллага байдаг вэ гэдэг юмыг би одоо л мэдж байгаа гэсэн үг. Тэрнээс ч одоо манай үеийнхэн бас тэгж сайн мэддэг хүмүүс бас хөөхөн л агаах мэдээж л амар удаан хугацаанд ажиллаад явсан хүмүүс л мэднэ үү гэхээс айгүй бага мэддэг. Тэнгүүд энийг яг яаж үнэлж өгöd байгаа юм гэдэг юмыг нэг хүмүүс мэддэггүй. Тэнгүүд одоо би чинь нэг юм ярихмтай болчих юм чинь хүүхдийн өрөөтэй байна гэдэг нь одоо чинь надад таалагдсан. Яг би ийм гэр бүлтэй хүн бол биш л дээ. Гэтэ яг хуу ингээл бусад ажиллаж байгаа залуу гэр бүл гэдэг хүмүүс зөндөө байна. Тэнгүүд хүүхдүүдэд авчрах боломж бололцоотой байна гэдэг юм надад бас айгүй даваа талтай санагдсан. Тэгэл нөгөө нэг ажил дөнгөж авсны ардаас чинь дөнгөж ирээл намайг өрөөнүүдэд танилцуулж байгаа. Тэгээ тэнгүүд манай хайм юм өрөөтэй гэх тэнгүүд хүүхдийн өрөө энтргээс авахлал бүх юм аим таалагдчихсан. Зөв. За ер нь яагаад дангаахын ухааны салбар руу орох болов? Нийгмийн эрүүл ухааны салбарыг ер нь сонгох болов? Тэр талаар ярьж өгч. Нийгмийн эрүүл мэнд яг хуу тэр бас айгүй сонирхолтой юм байсан л та. Би чинь 2020 онд төгссөн гэсэн үг байхгүй юу? 10 жилийн. Тэгэд 2020 он гэдэг чинь 2019 онд чинь ковид гарсан. За тэнгууд одоо ковидын үед гарч байхад миний нөгөө нэг инстаграмд дагдаг инфлюенсер хүмүүстэй хүмүүсэд штэ нэг юм айгүй гоё мэдрэмж өгдөг хүмүүсэд штэ. Тэр хүний нэг нь дуучин цэлмэн байсан. Тэнгүүд Universe Songs орж ирсэн. Тэнгүүд тэр хүн чинь болохоор айгүй гоё бие авч явдаг, айгүй зөв болсон юм ярьдаг, айгүй сайн боловсролтой юм байдаг байхгүй юу? Тэр хүн болохоор өөрийнхөө докторийн зэргийг нийгмийн эрүүл мэндийн судлаачаар хамгаалсан. Тэнгүүд яг 20 онд лүү 19 онд лүү яг төгсөж таарч ирсэн. Тэгээ өөрийнхөө нөгөө мэржлийг танилцуулсан яг нөгөө бичлэг хийсэн Instagram дээр. Тэгэд яг тэрэн дээр би ваа энэ ямар гоё мэрэгжил вэ гэдээ яг тэр айгүй сайн орж ирж байсан. Тэгэл нөмөдөж хуваар авахад надад уламжлалтын хуваар бас орж ирж байсан. Тэгээд нийгмийн эрүүл мэнд орж ирж байсан. Тэгэл яг тэнцэнээс аав штайгаа ялчихсан чинь миний охинд ер нь нийгмийн юм л зүгээр ах таа гэхэд нэг юм арай нэг юм олонтойгоо угаасаа нэг ингэх дуртай тийм төрлийн хүмүүс байсан болохоор ээж аав маань тийм тэгж бас бодсон байх гэж би бодсон. Тэгээд ээж аав хүүхэд үеийнхэн талаас яриач. Ер нь хүүхэд байхдаа нийгмийн итгэх санаачлах их байсан уу? Ер нь юу сонирхолтой байсан? Хобби юу байсан? 10 жилийн үе одоо үе ч гэсэн ер нь нэг ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр 10 жилдээ ер нь яг ямар хүүхэд байсан бэ? Бага багтаа. Би чинь юу яасан байхгүй юу? Амар итгэвтэйсэн. Ер нь л айгүй тийм нийгмийн итгэх зүтгэлтэй, айгүй л хичээлдэг. Тэгээд би дээрэс нь 7 дугаар ангиас хойш анаахт орно гэдэг зорилготой байсан байхгүй юу? Тэгээд анаахт орно гэсэн яг тийм зорилготой байсан учраас 7 дугаар ангиас хойш хичээж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэрэнд юу арах уу, яах вэ хүү гэл ингээл айгүй хичээдэг. Хим биологоо айгүй сайн давтдаг. Тэгээд манай нөгөө нэг би Эрдэнэт төгссөн. Тийм тэгээд Орхон аймгийн лаборатори 8 гэдэг сургуульд төгсөж байсан. Тэгээд тэгэхэд болохоор манайх нөгөө дөнгөж клубуд нээдэг гэсэн. Өөрийнхөө нэр дээр клуб нээж авч болдог. Тийм. Сурагчт нь уу? Сурагчт нь тэгээд сургуультай яг нэг юм хідэн төрлийн клубүүдтэй болно да гэдэг юм манай нийгмийн ажилд хэлээд. Тэгээд тэнгууд нь би тэгвэл эмч клуб нэмээрээ гэд. Тэгээдсэн болохоор нь ер нь за тэгвэл би багш удирдаад үзье төхөө би ингээд эмч клубыг нэгээд дараа хүүхдүүтэй авъя гэд би тэгжсэн байхгүй юу. Тэгээд анх клубыг нэгээд тэгээд тэрнээс хойш ер нь тасралтгүй авч явсан гэсэн үг 8 дугаар ангиас хойш гэсэн үг. Тэгээл яг ийм надтай хамт байдаг байсан нэг залуу байдаг. Бас оргил гэдэг залуу байдаг. Тэр залуу манд бас анаахт орж исэн. 12-д төгсөөд бид хоёр хоёул орж исэн гэсэн. Тэгээд тэр клубыг авч авсараагаа л яг Орхон аймгийн шилдэг клуб болгохтол нь ер нь явж исэн гэсэн. Тэгээл хамгийн сүүл чагналаа аваад тэгээл төгсөөл тэгээл тарчсан гэсэн. Тэр ер нь л юм л оролцдог хөвгт байсан. Гайхалтай. Тэгэхээр тэр одоо эмч клуб гэхээр яг юу их вэ? Тэр хүүхдүүдэд одоо сургалт орно гэсэн юм уу? Яа. Одоо нөгөө нэг 10 жилийн хүүхдүүдэд сургалт орохоос гадна өөр сургуулиудад очиж бас сургалт ордог. Тэнгүүд эцэгчүүд сургалт ордог гэсэн. Эцэгчүүд өдөрлөг гэж айгүйх болдог гэсэн юм. Тэнгүүд эцэгчүүдэд нөө мэдээлэл өгөх. За тэнгүүдээ бас эрүүл мэндийн талаас хүүхдүүдэд ер нь ингүүл зүгээр шүү гэдэг юмнууд өгдөг.
Тэгэл нөгөө эрүүл мэндийн үзлэг болон тэнгууд хүүхдүүдийг хамрах юм дээр нь туслана. Тэгэл айгүй олон төрлийн юмнууд хийдэг байсан. Би чинь тэр дундор төсөл бичиж агаад засаг даргадаа өгж агаад бас төслөө хэрэгжүүлж исэн. Тэгээд 400-аад гаруй хүүхдтэй тийм нэг яг нэг одоо нэг юм яриа хийдэг тийм инфлюенсеруудыг ураад тэгээд нэг тиймэрхүү байдлаар юм зохиож исэн. Тэгэл манай чинь уурхач соёлын ордон гэж байдаг. Нэг том л яг тийм л газар байгаа шүү дээ. Тэнд нь одоо нэг хүмүүс киногооч үздэг юм хийдэг те нэг аймагт нэг тийм ерөнхий газар байдаг шүү дээ. Тэгэл тэнд нь яг 400 гаруйгаар суулыг битүү дүргээд бас нэг тэгж төслөж оролцож исэн. Вау. Хэлдэг юм зөндөө юм хийдэг байсан юм би харагдаа. Жинхэнэ утгаар нь үстэй. Харин тийм төсөл хүртэл хийгээд бүр. Тэгэл ичгүй барайл орж байгаа юм шиг хэлэхгүй. Тэгэл хэдгээр ангуу. Тэгэхэд чинь бид 9 дугаар ангид байсан. 9 дугаар ангид хаад тийм төслийн юм бичиж орж исэн. Тэгэл 9-ийнхаа шууд ороод намартай агаал. Тэгэл сарын дотор шууд эднийгээ бүгдийг зохицуулаад тэгэл бүх тикетүүдэд барь зараал, сургуулиудаар авцараал, нийгмийнхаа танилаар зараал, найзуудаа шахаал. Тэгээ одоо нийгмийн итвэх санаачлагтай тэгэж их одоо ингэж гүйж явж ажилтдаг байсан байна. Тэрний хажуугаар энэ хичээлийг яаж хийв? Тэр эрүүл мэндийн салбарын хичээлийг тэр нөгөө сургалт орж байгаа тэр ч одоо эрүүл мэндийн холбоотой сургалт орж байгаа шүү дээ. Тэр хэсгийн судалгаа, за тэгээд хичээл, тэгээ нийгмийн ажил гэдэг энэ болгоныг тэгээд сурагч үе дээрээ яаж амжилтдаг гэсэн. Харин тийм би асуудаг бодоол. Юу айгуул ямар сайн амар завгаад өгсөн. Тэгээд би нэгт нөгөө дор ганц дүүтэй. Тэгэл дүүгээ ер нь л дандаа харж идэг. Өглөө цэцэрлэгт нь хүргээд өчнө, орой цэцэрлэгээс нь аавна, тэгээд сургуульд нь хүргэж өгнө аавна гэлээ нэг тиймэрхүү амьдралаас саргаал өсөж исэн. Тэгвэл яг миний нөгөө нэг бодонгод яг ийм хичээл, тэгэл яг ийм нийгмийн итэх тиймэрхүүнүүдээс болоод яг надад одоо нэг юм гонёлтыг юм найзуудтай хамт гарч орж исэн мөчнүүд ерөөс байдаг байхгүй юу? Одоо найзуудтай цаг гаргаж исэн юм мөчөөс байхгүй. Тэгэхээр хичээл гаргах цаг байсан гэсэн үг байхгүй юу? Дүүгээ аваад 5 өнгөрөөл харчдаг. Тэнгүүд гэртээ хараал хоолунд хийсний артаас хангалттай ер нь бол хичээл их цаг гардаг. Тэгэл тэрэн дээр яг гэр бүлийнхаа манай харчдаг заяа хүн явмаар ямаараа нэмэрэн гэдэг нь ер нь асуучдаг байсан болохоор тэгэл хаалгаа хаагаал хичээлээгээ сууч. Тэгэл нэг их сөнгөргөл унцдаг ч юм. Тэгээ яг нөгөө нийгмийн идэвхтэй хор чинь хамт байгаа хүмүүстэйг үл нэлээд найз хөрлөөд тэр хэсэг бол арай өөр байсан баг тий. Арай өөр. Яг нэг тийм хамт яг нийгмийн идэвхтэй байсан хүмүүстэйг бол аюу сайн найзуу. Тэгээд тэр дундаас ч гол нь тэг хүн нэг юм нөгөө тойргоос л найзууд олж авт юм шиг байгаа юм л та. Тэнгүүд одоо жишээ нь миний хамгийн сайн найз яг ангийн маань дарга байсан ч юм уу тий. Тэгэл хамгийн сайн найз маань яг ээж тэр айгу өндөр онаавал төгсөж исэн тий. Шууд хуваар нь ороод ирдэг ч юм уу тий. Тэгэл ер нь тийм айгу мундаг хүмүүстэй найзлдаг байсан байна да гэж би ер нь одоо боддог. Тэгвэл ер нь бол сурагч байх үеийнх нь хийж байсан юмнууд одоо амьдрал дээр нэлээд нөлөөлж байгаа юм. Нийгэм идэвхтэй байсан учраас маркетинг. За тэгээд нөгөө ордог сургалт нь нөгөө эмч клуб болов те. Эрүүл эмнэлэгтэй эрүүл мэндтэй холбоотой байсан учраас харин эрүүл мэндээр сурсан байна те. Гайхалтай. Тэгээд энэ олон зүйлийг амжилтдаг байсан байна. За тэгээд ерөнхийдөө одоо нийгмийн эрүүл мэндийг одоо сонирхож байгаа залууч сурагчид байлаа гэж үү те. Тэгвэл ер нь ямар сэдвээр юугаар бэлтгэх хэрэгтэй вэ? БДТ-г болохоор тэр үед өсгөөд хийм биологиороо л авдаг гэсэн анагаахын хуваарийг ер нь бол хийм биологиор. Тэнгүүд одоо болохоор манай мэргэжил өөрчлөгдсөн байлээ. Одоо нөгөө хүүхдүүд эсрэг шалгалт өгтөө нэг хичээл нь одоо яг хийм биологи аль нэг нь байгаад нэг хичээл нь болохоор өөрийнхөө сонголтоор байдаг болсон мэл одоо тэр нь математикч байж болдог ч юм уу тий. Нийгмийн хичээл байдаг ч юм уу. Тийм сонголтоор байдаг болсон байлээ. Тэгээд дээрэс нь одоо бас нөгөө манай мэргэжлэр өөрчлөгдсөн юм нь би нийгмийн эрүүл мэнд судлаач эрүүл ахуйч гэдэг яг 2 давхар мэргэжлэр төгссөн байхгүй юу. Тэнгүүд одоо болохоор энэ хоёрыг салгацсан 4 жилээр болгоод нийгмийн эрүүл мэндийн судлаачаар бол 4 жил сурна, эрүүл ахуйчаар бол 4 жил сурна. Тэгээд нөгөө нэг давхар одоо хүний хэмжээр ингээл хүний хэмжээ хүүхдийн анги тэд нар чинь болохоор 1-2 дахь курстэй яг нөгөө нэг эмчийн дадлага хийдэг байхгүй юу? Бид чинь гэмтэл дээр гарна тий. Илүү янз юмнууд хийж үзнэ, яг ийм сурах юмнуудыг зааж өгдөг гэсэн. Одоо болохоор тийм байгаа болцсон. Одоо болохоор зүгээр яг мэржлийн дагуу юмнуудыг ордог болцсон гэж би сүлд ойлгосон. Тэнгүүд би чинь болохоор 1-2 дахь курстэй одоо ингээл оюутны найзууд энтертэйг танилцахад бол одоо манай шүдний эмч байна тий. Нэг хүний эмч байна, хүүхдийн эмчд сурж байгаа найз байна. Тэгээд тэнгүүд бид чиг 1-2 дахь курсыг зэрэг хамт ордог гэсэн. Хамт жилүүд ордог. Тэгээд би ч одоо нийгмийн эрүүл мэндийн судлаачаа төгссөн хэрнээ гэмтэл дээр гараад үзсэн аюу азтай. Гэмтэл дээр жижиг хийгээд танаад үзсэн. Тэнгүүд их чи аюу их сурж байгаа юм чам. Тийм болохоор одоо илүү мэрэгчлээ аюу хайртай болчиход байгаа юм шиг байгаа. Тэгээд одоо л хүүхдүүд мэдээж одоо шалгалт төхөөрөл мэдээж сонголтоороо. Тэг мэдээж хэн өндөр оноотой байгаа нь л хуваар аавна гэсэн үг. Яг тэр анагаахын хуваар квотын тон маш бага. Тэр нь жоо хэцүү. Орон нутгийн хүүхдүүдэд бас цөөн таваа. Тийм маш цөөхөн байдаг. Манайх чинь намайг тухайн үед байхад анагаахын хуваар 29 л ширхэг ирчихсэн. Бүтэн аймгийн хүүхдүүдэд 29 гэдэг чинь амар цөөхөн байхгүй юу? Тийм ээ тий. Тийм. Тэгвэл заавал эмч гэхгүйгээр
нийгмийн эрүүл ах уу. Тэгээд энэ чиглэл рүү бас явбал бас сонирхолтой. Тийм ээ. Тэгээ гол нь нөгөө нэг олон төрлөөр хувирах боломжтой учраас тэр нь айгуу гоё. Одоо юу руу орох боломжтой жишээ? Одоо жишээ нь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байгаа. Эрүүл мэндийн яамн ч гэсэн ажиллаж болж байна. Тэг хүмүүс. За тэнгууд хамгийн ойрхон бидний мэдж байгаа энгийн юм болохоор нөгөө нэг халдвартын эмнэлэг ч юм уу тий одоо нэг юм том эмнэлгүүд байгаа шүү дээ. Тэдний эмнэлэгт тархар судлаач гэдэг мэргэжлэр орж болж байна. За эсвэл зүгээр эрүүл ахуйчаараа бас орчиж болж байна. За байгууллагын эрүүл ахуйчаар ч орж болж байна. За тэгээд мөн орчны эрүүл мэнд гэдэг юм байгаа. Орчны эрүүл мэндтэй бид нар судалгаа шинжилгээ хийгээд явдаг хүмүүс би хор судлал гэж бас байгаа. Хор судлаа. Тийм. Тэр бас айгуу сонирхолтой. Тэнгүүд одоо нөгөө манай Монгол улсад чинь элдвийн янзын газраас орж ирж байгаа будгаар хан будчихдаг. Тэнгүүд одоо чи хүүхдийн сургуулийн нэтэрэ гэж бодонгууд сургуулийн ханыг маш хортой будгаар будчихаар хүүхдүүд тэрнээс хорж идэг. Тэнгүүд тэрнээс болж янз янзын осол гардаг юмнууд айгуу их байдаг тохиолдлууд нь. Тэнгүүд тэн дээр хор судлаач хүмүүс очиж ажилладаг гэсэн үг. Тийм. Тэгээ одоо жишээ нь мэржлийн алт гэдэг мэржлийн юмнууд байдаг гэсэн шүү дээ. Одоо л байха болчиход байгаа. Тэнгүүд мэржлийн алт ч гэсэн бид нар юм мэржлүүд юу байдаг. Тэгэхээр аль руу орж болох нь айгуу гоё. Тэгэхээр мэргэжлийн хяналт руу ч орж болох нь шүү дээ. Одоо энэ дэвсээ хэвс хүүхдүүдэд хортой үү. Энэ мод ч гэдэг юм уу тий. Ямар материалаар хийсэн бэ тий. Ямар бодис орж ирж байна, хэдийн хэмжээгээр байна. Тэгээ хүнсний эрүүл мэндээр бас орж ирж байна. Хүнсний эрүүл ахуйч байж болж байна. Тэгээ хүнсний эрүүл мэнд судлаачаараа орж болж байна. Хүнс чинь одоо ингээл галер орж иж байгаа яаж байгаа гэдэг ингээд юмнууд дээр ч гэсэн хяналт тавьж байгаа шүү дээ. Тэнгүүд тийм юм дээр ч орох боломжтой гэсэн үг. Тэгэхээр маш олон юм руу хувирах боломжтой мэргэжилтэй байвал одоо манай залуучууд чинь манай жинзигийнхэн айгуу тийм нэг хувирах боломжтой юмд айгуу хоббит байгаа шүү дээ. Нэг юмдаа олон жил ажиллана гэхээр аим хэцүү. Тийм жоох тарамттай ч юм шиг тий. Тэнгүүд ийм хувирах боломжтой мэдлүүдийг ер нь хүмүүсийг би амар сонгоосой л гэж боддог. Одоо яг миний үеийн хүмүүс ч юм уу тий. Арай тэрээс доошоо дүү хүмүүссэн ч гэсэн. За одоо тэгээ хоёул үргэлжлүүлж ярихдаа хоол молноос идэд. Тэгээ би одоо арай эзэн өгөх юм бол бодоод байлаа. Айгуу гоё хоол авчирсан байж тээ. Би чинь за би зүсэд үг. Тий. Энд зэнээс идэр. За баярлаа. За тэгэхээр 2 мэргэжлэр төгссөн байна. Тийм. 2 мэргэжлэр төгсөнд бол хэдэн жил сурах вэ? 5 жил сурсан би. 5 жил сураад. Хэрвээ 1 мэргэжлэр төгссөн бол 4 жил. Тийм яг одоо тийм болсон байгаа л гэсэн үг. Одоо тэгэхээр яг энэ 2 мэргэжлийг хамтдан 5 жилээр сураад төгсөх боломжтой болсон байхгүй юу? Тэнгүүд би юу амар азтай байхгүй юу? Нэг нь нийгмийн эрүүл мэнд судлаач, нөгөөх нь эрүүл ахуйч гэсэн үг. Эрүүл ахуйч гэхээр хүнсний юу? Аль руу оршуулна. Шууд аль руу хяналт тавиад орчдөг гэсэн үг. Одоо ингээд уухчгаа ус ч юм уу, ундаа ч юм уу хараад чи шууд зөвлөө гэсэн үг. За ярд ихэж асааш. Тэр бас тийм одоо нөгөө цаагаар хүмүүний хараа судлаад гэдэг юм байгаа л та. Одоо чинь эрүүл ахуй ийм хяналт ийм юмнууд байгаа шүү гэдэг юмнууд цанаас нөхч чинь тий. Тэгвэл яг тэрнийхээ юмыг хангаж ийн үгүй юу гэдэг байна. Тиймэрхүүнүүдээс бас их шалтгаална. Тэгээ би чинь мөрчлөр гол надад ажиллаж чадахгүй болохоор бас яг бүрэн гүйцэд би яг ингээл амар мэддэг одоо ажилтдаг хүмүүс шиг тэгэж ярьж чадахгүй л тий. Тэр нь жоох хэцүү. Яг одоо нэг ер нь ингэнэ гэсэн үг үү те. Тэр яг ажлын байранд нэр нь очиж туршлага хөрөнгөлүүлж ижил. Тийм. Агсан төвчөнд болно гэсэн. Угаасаа нөгөө анагаахыг төгссөн хүмүүс чинь заавал нөгөө 2 жилээр дахиж резистент гэдэг тийм. Тэр нь гэхдээ цалинтай байдаг хаа. Тийм, сайхнаас цалинтай болоод гоё нэмэгдээл явж байгаа юм шиг л одоо гоё сайхан хөгжиж байгаа ах уу. За одоо тэгээ нийгмийн эрүүл мэнд судлаач энэ мэрэгчлийг даатгалын салбарт ер нь яаж хослуулж хийж бодож байна. Төлөвлөгөө юу вэ? Манайч одоо нөгөө Great Place Work гэдэг тэнгууд нөгөө сая job rotation гэж болсон шүү дээ тий. Ажлын байрны солилцоо тий. Хоорондоо солигдоод ингээд манайч айгуу гоё. Айгуу солигддог тийм хүн болон тэгэл нээлттэй юм байдаг. Тэнгууд над нөгөө эрүүл мэндийнхэн яг юу хийдэг 8 сургалтаас ахгүй юу. Гэсэн чи би яг нөгөө эрүүл мэндийнхэн хүний оронд солигдож таарсан. Тэгээд оронд наашид үзэнгүүд яг тиймэрхүү юм дээр би бас орж болохоор юм шиг надад санагдсан. Одоо яг хүмүүс яаж эрүүл мэндээр ингэж охироод ямар хөгжил их байгаа гэдэг юмыг бид нэрээс харах боломжтой байгаа байхгүй юу. Тэгмэд тиймэрхүү байдлаар би контент хийж болж байна те. Эсвэл хүмүүст анхааруулах байдлаар өөртөөхөө сувгаар хөргөж болж байна. Тэгээ явгод би давхар юм хараад сураал яваад байна гэсэн үг байхгүй юу. Тэгмэд одоо чинь даатгалынхаа юм дээр гингүүд даатгал чинь угаасаа л Монголд байгаа штэ. Тэгмэд Монголд ямар хөгжлөл ямар юмар ингэж хүмүүс бэртэж чинь асуулт гэмтэл авч чинь гэдэг юмнуудыг би тоо судалгаагаар нь хараад нэг судалгааны ажил хийж бас болж байгаа байхгүй юу. Яг тэгэхээр манай Монгол улсад ер нь судалгааны ажил амар бага. Яг нийгмийн эрүүл мэнд судлаачийн тийм судалгаагаар гарсан тийм нийгмийн эрүүл мэндийн хүрээнд гарсан тийм судалгаанууд маш бага байдаг. Тэгвэл хүмүүс яг өвдөж чинь ийм хүмүүс хар тавдад туссан байна л гэдэг юм байгаа гэдэг. Тэгэнгүүт яг энэс өмнө хүмүүс бас ингэж бэртээд шүү гэдэг юмыг баталгаатай гаргаад ирэх юм бол тэрний өмнө хөрсөн сэргийлэх аргыг нь хийж болчихж байгаа байхгүй юу болно л.
Тэр нь илүү амархан гэсэн үг. Хүнийг заавал тэгж өвдснийх нь ардаас ингэж яхаад энэс өмнө ийм юм байдаг шүү гэд байнгын толгоонд нь хүмүүст хийж явах юм бол тэр чинь аягүй зүг байгаа байхгүй юу? Бид нар яагаад шүдэ угаад юм те? Тэнгүүд хүмүүс өглөө шүдэ уух хэрэгтэй, орой шүдэ уух хэрэгтэй гэж мэддэг те. Тэнгүүд яг үндэ хүн шүдэ үнэхээр эрүүл байлгаа гэж байгаа хүн шүдэ өдөрт 3 уух хэрэгтэй гэж байхгүй юу? Тэнгүүд яг энийг хүн болго мэддэггүй те. Аягүй сонин те. Яг бүтэн баталгаатай мэддэг хүмүүс хэрэг байдаг вэ? Тэнгүүд нийгмийн эрүүл мэнд гэхээр одоо нөгөө нэг сэтгэл зүйн өнтер ч ороод авчиж байгаа. Одоо тэгвэл ажлын байранд сэтгэл зүйр ороо авчих юм. Сэтгэл зүйч гэсэн орно гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр бүх нийгмийг хамарч байгаа юмнууд л бүгд орж байгаа гэсэн үг. Одоо би ажлын байран дээр ч өөрөө судалгаа хийх боломжтой байхгүй. Нөгөө ажлаас халшрах хам шинж гэх. Одоо нөгөө нэг амар од болчиход байгаа шүү дээ. Би ч ажлаасаа халшраад. Одоо яг сүүлийн үеийн залуучууд тийм. Би чинь юм юмнаас травматай гэлтэй. Тийм тэнгууд ажлаас халшрах хам шинж гэдэг юмнууд байна. Тэнгууд тийм юмыг нь бас судалгаа шилжээр мэдж болж байна. Би яг нөгөө нэг сэтгэл зүйд ягаад дуртай вэ гэхээр би нөгөө нэгдүгээр курст нэгдүгээр курст ороод тэгээд манай анхаарч чинь аягүй олон нийгэмлэг клубтэй. Тэнгүүд одоо нөгөө нэг сурсан 10 жилийн хазан алдахгүй аль нэг юмд нь тууштай явъя л гэж бодож байгаа юм чинь. Тэгээд яг намайг анх орж иж хахад нэг юм 4 дахь курсын ахагч нар гэж байгаа шүү дээ. Тэнгүүд тийм хүмүүс хичээл алдагч чинь бити тийм юмд ор гэдэг өгсөхгүй юу. Яах юм ер нь дими тэгэл надад ч бас тэгээд оюутан болчихгоо нөгөө ууж идчих магадгүй ингэм тэгнэ гэх нэг тийм хүмүүс ярьдаг. Тэгэл юм хүмүүсээс нь бас айгаал чинь нэрэж дими юм уу гэх амар боддог л байсан. Тэгжээснаа яг нэгдүгээр курс намар ороод ирсэн чинь манай анхаарч аягүй гоё. Доторх бас ингээл орчин нөхцөл нь аягүй сайн төв сургууль дээр ордог. Тэгэл яг нэг юм 7 хоногийн турш ингээд яг юм төв нөө эко гэдэг байдаг байхгүй. Эко болохоор яг юм оюутнууд яг орж ирэл юм хэмээн эдэлэх хичээл намаа яг бүх юм байх боломжтой. Тэгэл хөрх усаар л өрөнтөртэй аягүй хөрхэн газар байдаг байхгүй юу? Яг тогтчлолттой гэсэн үг. Тогтчлолттой тийм аягүй том газар гэсэн үг. Тэнгүү тэнд нөгөө нэг нийгэмлэг клубуд өөртөө танилцуулгыг тавиад ингээд хөвгөд авах гэдэг ингээд жирийн сууж өгөх байхгүй. Өдөр болгоо. Тийм яг нэг хэд хоногийн хугацаанд гэсэн үг. Яг нэг тэднээс тэдний хооронд гэдэг нэг хугацаа тавьчихдаг. Тэнгүү тэр хооронд ингээд хүмүүс байгаад манай дөрөөрэй манай хангид шүү манай тэдэж шүү гэл ингээд бүх юмуд байж байгаа. Одоо залуу мэсгэлчдийн клуб гэж байна. Тэр бол мэсгэлийн юм дээр яг ингэж практик юмуд хийгээл өнөтер гараал тэгж явдаг клуб байна. Залуу антомч гэж байна. Текслогийн клуб гэж байна. Тэгээд аюул олон тийм клубуд байдаг. Тэнгүүд тухайн үед чинь одоо сэтгэл зүйн лод болж ирсэн учраас надад сэтгэл судлаач оюутны нийгэмлэг гэдэг нийгэмлэг амар толгойд буугаад тэгээд манай нөгөө намайг анхлаа ороход бол хүлээж авч ирсэн багш нэг төвшин гэж хүн байдیں۔ Нэг төвшин гэж сэтгэлцэлж байдаг. Тэгээд яг нэг төвшин багшийн юм урилганд орно. Тэгээд анх орж ирсэн. Тэгээд сая би төгсөн төслөө байгаад яг хүндэт гişүнээр нь болоод төгсчихсэн. Тэгээд хамгийн сүүлд яг нэрэмжтэй нөгөө нэг тийм судалгааны ажлын тийм юм хийдэг байхгүй юу. Тэгээд тэрийг яг хийж дуусгаад тэгээд яг хүндэт гişүн болоод төгсчихсэн. Яг нэгээсээ 5 дугаар курс хүртэл. Тэгээд бас яг нэг юм үнэнч байсаар ирсэн учраас надад одоо юм сэтгэл зүйн юмнууд бас амар сонирхолтой байдаг. Тэгэхээр би одоо нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд яаж хүмүүсийг гоо сэтгэл зүйн үд чинь яг юм эргэтэн байгаа байхгүй юу? Сэтгэл өвдгөл юм бол би өвддөг. За тэгвэл job rotation-аас болоод ер нь эрүүл мэндийн хэсгээр бүр хугацаанд ажилласан байна шүү дээ тийм. За манай эрүүл мэнд дээр болохоор яадаг вэ гэхээр манайх ч салбарт эрүүл мэндийн даатгалаараа бас тэргүүлдэг, тэргүүн байранд байдаг. Тэгээд бид нэр хаа гэхээр хүмүүс тохиолдог өвчлөлийн мэдээлэлээр бас дүн шинжилгээ хийж тэгээд буцаага нэг хүмүүстэй сургалт ордог. Тийм. Тэгэхээр чамд бас яг энэ эрүүл мэндийн хэсэг нь илүү бас зохих боломжтой юм байна. Харин тийм. Гэтэ яг одоогор л надад маркетинг маань айгүй гоё байна. Таалагдж байгаа. Ямар ч сан ингээл сайжирч яваал хүн чинь нэг одоо нөгөө нэг жинзийн үеийн маань л ялгаал ах л та. Нэг юмаа сураад авчий гэдэг юм дээр байгаа учраас нэг юм сураад авсан хүнд дараа нь хэрэг бол би одоо жишээ нь ингээл оюутан бахад тэгж ажиллаж байгаагаа амар ялгархаж хүлээж авдаг гэсэн тухай үед тий. Ядардаг тий. Би чинь зүгээр л аав ээжээсээ мөнгө аваад тэгэл зүгээр л сураад байдаг оюутан байж болох нөхцөлөдөө байсан байхгүй юу. Одоо аав ээж маань ажиллахад ер нь тийм туртай байгаагүй. Тэгэл заавал ингэж өөрийгөө ядраа угаасаа л ажлын байранд гарна штэ миний охин. Ийм бахад өөрийгөө ядраа байраа ингэж яах гэдэг гэсэн. Тэгэл тэнгууд амар тухайн үед бас ингээл амар туртай ажиллаж байгаа хэрний ядардаг үеуд байна. Тэнгууд аав ээжтэй нэг ам гарцсан юм чи яах вэ? Би чаднаа л гэж яваалсан. Тэгэл тэрний дараа тухайн үед ядарч байгаа юм шиг байсан ч гэсэн тэр дараа нь миний амьдрал ийм хэрэг болно гэж би бодог байхгүй юу? Үнэхээр хэрэг болсноо тий. Харин яг хэрэг болсон байгаа даа. Тэгэхээр одоо яана гэсэн үг. Чи одоо ингээд сурж байгаа, анх сурж байгаа. Маш их завгүй байгаа. Тэсний хэдийгээр нь ажиллах вэ? Би чинь ийм хуваарьтай амьдардаг байсан юм. Манай хичээлч өглөө 7:40-д ордог. Тэгээ 10:50-д тардаг. Тэнгүүд нөө төв ангаахаас манай ажлын байр чинь циркийн нэгээс ахгүй юу. Тэгээд 7:40-аас 10:50 хүртэл ажиллана. Тэгээд харангууд 11-ээс дэлгүүрээ нэхстэй. За тэнгүүд
очиод нийхийн тулд нэг тэр хооронд нэг 10 минутын ядаж нэг 20 минутын зайтай байхгүй бол би бас очиж чадахгүй. Тэнгүүд захиалаас гуйчдаг. Тэгээ би яг ингээд оюутан болохоор ингэж л нээж тахаарна гэж хэлждэг. Тэгэл 11:10 гээл ороод бүх юмудаа хийгээл тэгэл ажлынхаа байран дээр очиж юм хийгээл бүгдийн шалбалаа угаал. Тэгээ сайхан юмудаа бүгдийн хийгээл ямар ч ажил голохгүй л ямарс хийдгсэн. Тэгэл юмудаа хийж байгаа л орой 8-д тарна. Тэгэл 8-д тарангууд бас хаяа нэг найз нөхдөөгөө уулзах уу юу вэ? Тэнгүүд л яг энэ амьдрал ингээд тавтагддаг гэсэн. Тэгээ би 1-5 дахь өдөр хүртэл ажиллав гэсэн. Яг бүх өдрөөр. 1-5 дахь өдөр яг бүх өдөр ажиллав гэсэн. Хагас мөцөс намар нүц. Хагас бүтэн сайн даамар. Хагас бүтэн. Хагас бүтэн 7-1-24 цаг ажилладаг гэсэн юм болоо гэж бодож. Ер нь ингээд нөгөө хитэх ачаал аваад ингээд ажиллаад идэх хүмүүс дараа нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг байхгүй. Би нүдэх ч юм уу те. Тийм зүйл тохиолдог үстэй. Надад бол тохиолдог яг би зүгээр сүлдээ жоохон юм стресстэй хөндлөлтэй л болж гисэн. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр Meta-Tol компани чухал бүхнээ хайрлая, хамгаалъя. Энд ер нь ажлын байрны ямар зүйл нь чухал вэ? Одоо цалин чухал юм уу? Уур амьсгал чухал юм уу? Хүний нөөц чухал юм уу? Яг аль тал нь арай илүү чухал гэж бодож байна. Уур амьсгал нах хүмүүс нь одоо ямар ч ажлын байран дээр хинч байсан тэдний хугацаанд ажиллаад цалин нэмэгдэг гэдэг юмыг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Одоо гэрээ байгуулах гэсэн тийм байгаа 6 сар тутамдаа нэг цалин нэмэх боломжтой ч юм уу. Тэгээд миний хийж байгаа миний гараас гарч байгаа юмнуудын юмар л цалин нэмэгдэх юм боломж нь нээлттэй байдаг гэж би бол асан. Бүх газар альбан байгууллагууд. За хөвлөл. За одоо жишээ нь цалин нэг тэдэн үеийг эзэлчих байх та. За уур амьсгал нэг тэдэн үеийг эзэлчих байх та. Хүний нөөцийн үйл ажиллагаа ч юм уу те. Ажлын байрны онцлог нэг тэдэн үеийг эзэлчих байх та. Ингээ хөвлөл ер нь хэдэн өртөө бэ? 60-40 юм болов уу? 60 нь уур амьсгал 40 цалин. Ингээд бодож байна. Тийм би бол хэзээ ч цалингаас болж ажлын байраа сонгож орохгүй. Надад тэнд байгаа хүмүүс нь чухал. Тэгээд орчин нөхцөл нь чухал. Би гоё газар 50 амгалан ажилламаар байна. Тэгээд тийм байх юм бол надаас гараас гарах юм ч гэсэн амар кайфтар гарах байхгүй. Гоё урамжтай гарна. Тэгэнгүүт чи юу л хийж чадчих тэрнийхээ хүчээр цалин чинь нэмэгдэх боломжтой гэж бол би амар итгэдэг. Тэгээ цалин нэлээд бага байвал гарна үстэй. Тийм, цалин нэлээд бага байвал гарна. Тэгээд дээрэс нь шахуу хуваартай байвал гарна. Тийм учраас би яг өөрийнхөө мөрчлөөр одоо ажиллаг байгаа шалтгаан дэрхгүй. Хитрхи бага цалинтай байсан байна тий. Тэгээд дээрэс нь яг уу тий чинь очиод би ярилцлага өгж үзэж байгаа шүү дээ. Зөндөө тэнгүүд хүмүүсийн хайлтсан онцгой. Тэгэл тэнгүүд тэр чинь ингээд аль аль нь ингээд доошлож байгаа байхгүй. За ашгүй дээ. Би нөгөө цалин бага ажлаас гарч ирсэн болохоор яана гэж бодлоо шүү дээ. Зүгээр харахгүй л явчлаа. Тэнийг чи юм болсон юм уу гэдэг. За танаа үеийн ийм амар хөдөлмөрч ийм нийгмийн идэвхтэй байгаад байна уу? Эсвэл тэр нэг хөв хүний өссөн орчин гэр бүлийн нөлөө байна уу? Одоо би ингээд зарим залуучуудыг харахаар нэлээ ингээд одоо дэлгэцний хамааралтай ч юм уу те аль болох ингээд зүгээр суучих гад завтай байгаад байдаг. Тэгээд өөрийгөө болохоор би амар завгүй байна. Би нэг ийм юмд бэлтэж जैन тэгж जैन ингэж जैन гэдэг ингээд олон юм хэрнээсээ. Ерөнхийдөө тэгэл яагаад вэ л та дэлгэцний хамааралтай байдаг юм уу? Эсвэл нэг юм хөгжөөн тиймэрөө ингээд аль болох ингээд явчих гад байдаг ч юм уу те. Ажил руугаа фокуслахаас илүү ари өөр зүйл рүү л би тэрийг нөгөө нэг тийм яг байж магадгүй. Яг тийм хүмүүс бол байгаах. Тиймээс би одоо бүгднийг ямар хойдаг бол мэдгүй. Гэтэ миний эргэн тойронд байдаг хүмүүс бол бүгдээрээ л яг юм одоо начиг үзэл бодолтой байдаг гэж бол би боддог. Итгэлтэй байна те. Тийм хаа миний яг би эргэн тойронд хүмүүсээ тгээс сонгоц юм байна. Тийм байж бас магадгүй л те. Гэтэ ихэнх нь ерөнхийдөө одоо чинь ингээл ажлаас гарлаа гэд тийм хүмүүс ааш та манай найзууд байна. Ажлаасаа гарчлаа. Тэгээл инглээ гэл тэнгүүд яасан ингээд тэнгүүд танал стресс тэмүүд ярьдаг. Одоо нөгөө нэг ах эгч нар инглээ тэглээ тий ах эгч нар ийм хоорондоо хэрүүл маргаантай байлаа ч юм уу. Эсвэл ийм харьцаж байгаа хандлага нь онцгүй байлаа ч юм уу. Тийм хүнээс болоод ажлаас гарсан найзууд манай амар хаагаад байгаа байхгүй одоо ажлынхаа ах эгч нар уу? Тийм. Арай тийм дээд үеийн хүмүүс нь жоохон даралж харцдаг ч юм уу тийм. Мэдгүй. Би одоо яг тийм хүн нөхцлөөрөө орж үзэх учраас сайн мэдгүй. Тэгээ манай хэд явд болохоор ингэ ажиллаж байгаа хүмүүс маань жоохон хэцүү байлаа гэдэг үднээс л яриад идэв. Тэгээд би ямар хэцүү юм бэ л гэж хэлж чадна. Тэрнээс би одоо чи ингэдэг гэж болж чадахгүй л дээ. Тэгээ эхний асуултанд хариулсан нөгөө яг одоо ийм нийгмийн идэвхтэй одоо ажил хэрэгч болоход ер нь хэн нөлөөлөв? Ямар орчин нөлөөлөв үү? Эсвэл гэр бүл нөлөөлөв үү? Гэр орчин нөхцөл байсан юм болов уу? Яг уу аль аль нь л байсан баг л та. Гэрийн тойрны хүмүүс гэсэн үг үү? Тийм. Нөгөө юу үзэж харж өгсөн гэдэг юм байгаа штэ. Тэнгүүд яаж ч байсан л би ер нь бол аав ээжийг ингээл харангууд энэ мөнгө ер нь заавал хөдөлж л болт тийм ээ л гэж юу нахнаас харддаг байсан. Тэнгүүд эн чин оюутан болоод ирэнгүүд
ингээл нэг хэрэглээний мөнгөд амар гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр болгоно л дандаа л аав ээж рүү залгаал ингээд тахна надад жоох өөртөө амар төвхтэй байцахгүй юу. Тэгээд хүүхдүүд ажил хийж болд юм байна. Оюутан багтаа хүн ажил хийж болд юм байна гэдэг юмуд одоо маань тухайн үед аюул контентор гардаг байл шүү. Дөнгөж тий Instagram, YouTube хэрэглээ гин тогтсон хэдэн оны эсгчүүлээ. 20 оны эсгэж байхгүй юу. Тэнгүүд ковидын үе таарч байгаа шүү дээ. Тэнгүүд ковидын үеэр юу хийж байгаа гэдэг чинь юм л үзэж байгаа байхгүй. Хичээлээ хийн, онлайнаар хичээлдээ орж ийн. Тэгсэн нэг их л юм үздэг л байсан. Тэнгүүд юм үзэл миний үзэж харж байгаа хүмүүс дандаа л тийм юмныхаа үр шимийг хүртсэн хүмүүс байгаацахгүй юу. Юуж голохгүйгээр л үр шимийг хүртэж би чадсан гэдэг юмуд яриад байдаг. Тэгээ яг хуу тэр оронд мэдээж хэцүү юм байгаа. Ямар ч хүндэл хэцүү юм байх л баг гэж би юу нэгтгэдэг. Тэгээд үр шимийг нь хүртдэг гэдэг юмд бас амар итгэдэг. Чи юу хийн тэгэл түүнийгээ л хураана гэдэг юм итгэдэг байсан болохоор би тэгэл голохгүй л юу ч хамаагүй хийл гэж би боддог. Нойл байсан ч хамаагүй гаач юм тий. Нэг тийм юмнаас үдсэн юмнасаа орчин нөхцлөөс л басан баг. Ер нь бол хамгийн чухал нь ер нь гэр бүлийн хүмүүжлээд л та. Аав ээжээ хамтлаа. Гэр бүлийн хүмүүжил. Энд чинь чиний суурийг тавиад чи тэгээ өөрийнхөө орчныг илүү сайнаар бүрдээсэн. Үзэж байгаа юмнууд чинь хүртэл дандаа өөр юм байсан байж магадгүй. Хөгжил рүү дэвшүүлэх тийм байсан байна. Яг тийм хөгжил рүү дэвшүүлэхгүй зүгээр нэг дандаа нэг хүүхд юу кино үздэг ч юм уу. Одоо аним үздэг ч юм зам магадгүй бороо. Аним бол аним үздэг хүмүүс айгүй мундаг шүү дээ. Аним чинь бүр өөрөө цаана бараг философи биш шүү дээ. Тийм илүү би бол жишээ надад жишээ нэг бороо юм ярих гэж байна. Таад өнгөтэй ч юм уу тиймэрхүү юм яг өөрөө би үзэж чаддгүй л надад тийм учир бас байгаа. Миний яг нэрнгээсээ бас нэр тийм байж магадгүй. Би оюутан болоод тэрийг анзарч ирсэн байна. Би ч нөгөө аав ээжтэйгээ айгүй хилэн даланг байхгүй юу? Маш хилэн далангуй. Тэнгүүд тийм одоо би бас оюутан болоод анзарч ирсэн юм тэрсэн гэх юм уу. Охтууд аавтайгаа тийм амар хилэн далангуй ярьдаггүй. Тийм хүмүүс маш цөөхөн. Ярьдаггүй. Тийм би одоо болцоонд явлаа ч юм уу тий. Би эрэгтэй хөлттэй ингэж болцлоо гэдэг юм аач ярих нь цөөхөн. Манай найзууд ингэж хавуудлаа ч. Бараг 90-тэй шүүн ярьдаггүй хаа. Ханд ихвчлэн ярихгүй ингээд аюу татгшоогоо байдаг. Тэгээд трийг ээж авдаа арай өөрөөр хэлэх гэж эсвэл хэлэхэр бол ээжтэй л хэлдэг ч юм уу тий. Тэнгүүд би болохоор илүү аавд хэлдэг гэсэн. Аавтаа дандаа ярьдаг. Тэгээд одоо ингээд мэдээж үерхэж нөхөрлөх юм байгаа штэ. Тэгээл тэнгүүд би сая кино үзээд ингээд гарч ирээд болцоод ингээд явж гин гэдэг юм а би шууд нөгөөний хажууд ярьж чаддаг. Тэнгүүд нөгөө хүн миний үеийн хүн байгаа хэрнээ чи сая аавтаа ингээд ярьчихж байгаа юм гэж надад асуужсэн байхгүй хамгийн анх. Тийм штэ. Тэгээд тэнгүүд би гэд яг тухайн үед тэгж гайхажсэн. Тэнгүүд манай найзууд энэ төр чинь зөндөө олон хэмжээний найзууд байгаа. Тэнгүүд яг аав нартайгаа бас тэгж ярьдгууд нь айгүй цөөхөн. Одоо би чинь юу ч хамаагүй бүх юмыг ярьж байгаа юм чинь. Тэгээ манай аав ч өөрөө тийм яриасдаг хүн байдаг. Тэнгүүд яг гадна талаас тэгж харагддаг л те. Нэг юм ууртай ширүүн ийм царай дарагдсан юм шиг байгаа. Найз үлжээс тань аав ч амар ууртай. Чамайг харахаар өөр байна. Тэнгүүд над дээр бол хамгийн зөөлхөн байгаа байхгүй. Хамгийн зөөлхөн нээлттэй, хамгийн хөвгөлтэй те. Бүх юмыг ингэж цаг минуттай намайг юу ч ярьсан ингэж сонслохоор те. Ингээл өглөө би сэрэл тэнгүүд за яасан миний охин сэрцэн тэр гэдэг юм а ярьж чинь. Тэгэл ингээл байнгуудаараа за яасан тарсан өнөөдөр юу болов яач вэ ч үгээ ярьж чинь. Зүгээр байж захтай ажил дээрээсээ чи юу хийж ийн гэл надраа ярьдаг те. Тэгэл тэнгүүд тэр чинь би цаг тухайтай бүх болсон процесс ярьж авахгүй би өчтөр ингэж хавуудлаа. Тэгэж нэг удаа архиож үзлээ. Бүх юм ярьдаг байсан. Вау гайхалтай. Тэгээд тэр хүмүүс бас байсан баг. Охин хүүхдийг сайн сайхан ирээдүйн ер нь сайн сайхан явах хамгийн чухал нь гэдэг аав хүн байдаг. Тийм ба. Тийм. Тэгэхээр ер нь аавын охтууд амьдрал дээр сайн байдаг. Ундраа магчийг харж байгаа зү. Аав охин шүү дээ. Тийм үү. Тэгээ нөхөр нүртэл айгүй гоё сайн байдаг шүү. Харин тийм баха нэр. Аавын охтууд бас өөр өдөг шүүл гэж хараад байгаа. Тийм айгүй нээлттэй чөлөөтэй байх бас айгүй нөлөөлсөн баха. Тэнгүүд чинь би хүнд хэцүү юмнуудаа ярьж байгаа. Тэнгүүд буцаагаад яг аав маань хэлдэг байсан үг нь битээ ажилд голоорой. Ажил тэг ямар нэгэн хүний ажлыг бас хизээж битээ ингэж бүлэгдэж хэлээрээ тий. Тийм байна. Та юм хийдэг юм өө ямар муухай гэдэг ч юм уу тий. Тийм буруу хандлага битгий гаргаарай гэдэгс. Одоо жишээ нь цэвэрлэгч нартай муухай харьцдаг хүмүүс амар их байсан намайг оюутан. Ингээл одоо ч гэсэн яг ингээл 3 дахь курст ороод байж идэл 1-р курст орж ирсэн хүмүүс шүү дээ. Тэнгүүд ингээл газар юм хасгачлаа гэж бодонгууд таны харж шít. Чи таны ажил шít. Өдөр чи амар муухай хандлага байхгүй. Тэнгүүд надад ингээл аав болохоор яг тэгчлэл байсан. Цэвэрлэгч байсан хүн ингээл тасарчин байсан ч хүн, барилгачин байсан ч хүн тэр хүмүүс чинь бүгдээрээ хоолоо олох гэж явж байгаа. Тэгээд тийм учраас чи ингээд юу ч хамаагүй голохгүй миний охин хийж сураарай. Тэр бүхэн чинь чамаад ингээд дараа нь хамгаалалт болж үлддэг шүү гэд. Тийм байсан болохоор би бүр юу ч голохгүй өстө бүр ингээд хөлдөж өгтлээ юм хийдэг гэсэн. Гадаа мадаа би чинь бас хаяа юм зөөж утсан. Тэгэл яг удаарч хөрж үзсэн. Тэгэл тэнгууд ингээд менеж хийгээ сурчтай юм билээ бүх юмнуудыг. Тэгэл хэцүү байсан юмудаа хэлэн тэгээ тэнгууд тийш та одоо хүмүүс ингэж л амьдарч байгаа гэж манай аав яг л. Яг Монголд одоо ийм л байгаа. Ингэж л хүн хоолоо олж байна.
Одоо тэгээд чи ажлыг тийм өөрөө хүсэлтэй байгаа юм бол тэгвэл хийгээд үз гэдэг дэгсэхгүй. Тэгэл би яг юуч нохгүйгээр юуч хамаагүй л хийж үзчихсэн. Тэгвэл аав ээж хүмүүжлэл маш сайн нөлөө үзүүлж байна. Тэгэхээр аавууд ер нь бол анхаарах хэрэгтэй юм шиг байна. Би бас охинтой. Тэгэхээр охтуудтай ер нь бол маш сайн анхаарал хандуулах юм бол охидын ирээдүй ер нь ааваас хамгийн чухал нөлөөтэй гэж. Айгүй хамаарал. Одоо хүмүүс юу гэж хараад байгаа юм ээж л гэж хараад байдаг. Яг үүндээ бол аав охтуудад хамгийн их нөлөөлдөг гэдгийг үлдсэн. Гэтэ яг эрэгтэй хүнд бол ээж нэр л нөлөөлдөг бах тий. Тийм ба. Би болохоор эсрэгээрээ ээжтэйгээ л өгөх нээлттэй байдаг. Гэтэ аавыгаа мэдээж маш их хайрлаж хүндэлдэг. Тэгсэн хэрнээс ээжээс ер нь ээжтэй хамаг юм ярьчих гээд байдаг тийм ба. Хөрлийн. Тэгэхээр эрэгтэй хүүхд аав руугаа, эрэгтэй хүүхд ээж рүү гэх юм уу тийм байхын зүйн юм шиг байна. Би ч бүр сүлдээ иччихгүйгээр ээж ч одоо тий аав жирийн хинтэн л хайр таа гэдэг юм. Өө аав тааш тий. Одоо өөр ишгүй тэгэж хэлсэн шүү дээ. Өө аав та аав яг нэгээр орж ирэх байхаа. Яавал яг нэгээр ороод ирчих. Та одоо 2 юм болов 3 юм болов би ч одоо эрэгтэй дүүд авах гээд ороо. За би эрэгтэй дүүд те. Эрэгтэй дүүдээ би ч бас аягүй сайн нээлт те. Тэгээд тэнгууд үгүй 9 насны зүрт. Нэлээд хоорондоо л таатай. Тэгээд тэнгууд одоо би ч одоо эрэгтэй хүн л хайртай юм шиг байж та аавд нэгээр хайртай, хоёроор дүүдээ хайртай юм шиг та бараг 3-аар орох те. Яг тиймэрхүү байгаад байдаг байхгүй юу? Тэнгууд нэрэнгээс яг тийм хүүсийн ялгаа байгаад байдаг гэж магадгүй. Тийм баг. За түрүүнд нэг үйл цохиулгасан үерхлээд те. Цохиулгасан одоо ярин да хайр дурлал үерхлийн талаар 10 жилийн үерхлийн талаар ч юм уу те ярьж байгаа. Би харин 10 жилдээ амар загваагаад нэг ч үргэж үзэх шүү дээ. Би 10 жил бүр нэг ч үргэж үзээгүй заяа. Тэгээд ойд болоо тэрэндээ амар харамсаж ийсэн. Яа ядаж нэг үерхэд үзчихгүй яав та гэж юу. Оюутан болоо үргэж үзсэн үстэй. Сая яриагаар оюутан болоод 20 дахь курст авах үргэжсэн байхгүй юу. Тэгээд нөгөө намайг чи 10 жил байхад тэгэл аав угаасаа л юм нээлттэй байгаа юм чинь миний хүмдэг ирэхгүй гэл байна асууж. Чи ер нь яаж чиний чинь танаа уугийнхан чи ер нь ингээд байгаа сурагтай гэл тийм сураг тавьчтай. Яа тэгэхээр эрэнд чинь бас нэг тийм амар том газар биш. Жижигхэн газар. Тэгээд тэнгүүд одоо манай ангид байгаа хүүхдээ аав нь бас аавтай маань нэг сургууль төгссөн ч юм уу тий. Тэгж таарах тохиолдол байгаа шүү дээ. Тэнгүүд хоорондоо найзууд чинь ингээл хүүхдүүд ярьд юм чи. За эдний үеийнх нь нэг иймэрхүү байна да гэдэг юмнуудыг аамнаар ярьд юм шиг байгаа. Тэгэл тэнгүүд одоо манай тэрний тэр хүнтэй ирсэн гэж чи яаж юм л гэх. Тэнгүүд би болоо тэр хооронд амждгүй байсан гэх юм уу. Ерөөсөл хүнтэй ирэх нь орцонд болцсон. Орсны гадаа эрэхтэй хүүхдээ. Ерөөсөө бодогдож байгаагүй. Бараг харин цаг зав гэж боддог байсан юм шүү. Тийм надад нэг тийм бууж тэрнээс бол одоо захаа махаа ирээд л те. Тийм надад аягүй олон хэржсэн. За. Аягүй олон захаа иржсэн. Би чи Валентинаар хэд хэдэн бэлгнүүд авч ирсэн. Зүгээр халаанагаа давчир тавьчихдаг ч юм уу тиймэрхүү байсан. Тэгтээ яг надад Валентинч тэгэж тухайн үед л ирэх бодлого төрж байгаагүй. Өөрийнхөө хөвгүүдийг шархлуулж дээ. Шархлаагүй ах уу. Одоо бүдэрээ хөтөөс оцсон байх. Бэлэг өгөөл захаа махаа гэж дагчин зүгээр таахгүй. Тэгэл яг оюутан болол ах өрхөж үзчихсэн. За оюутан байхдаа өрхөжээс хайр юм да тэр түүхээсээ яриач. Би яг үерхэхдээ за би одоо л яг үерх юм байна гэсэн мэдрэмжтэйгээр үерхчихсэн гэх юм уу. Тэрнээс биш ингээд олж хараад вау энэ тийм би нэг тийм анхны харцаар дурлна гэдэг ч юм уу тиймэрхүү юмд юу сэтгэдэггүй одоо хүн крашлж бас үрж чаддаг. Энд хүү ямар хөрх юм бэ гэд би хүний царай руу хараад хэзээч одоо манай найзууд амар крашлдаг заяа. Тийм шүү дээ. Танаа хүн нэг залуу өнгөрөөл ингээл онгод ямар хөрхөн байсан бэ. Гэлээл эсвэл одоо нөгөө сакс волейбол байна тий. Одоо манай волейболын байгууллагын ч гэсэн байна шүү дээ тий. Мигийн тэнгүүд ингээл хөрхөн залуучууд байгаа л ингэнгүүд хүмүүс ч ингээл хараад крашлал фүү гэж дэмжээл тий. Тэгэл тэрийгэл бараг шөндөө зүйлээд байгаа юм байт юм шиг байгаа заяа хүмүүс. Тэгэл инглээ тэглээ ёо энэ миний краш тэр миний краш гэж хэлнэ. Надад эцэш юус тийм юм байгаагүй. Энэ ямар гоё ах вэ? Энэ ямар гоё залуу вэ гэд би хизээч хүн крашлаа тэгээд тэр хүнтэйгээ хайрцагын холбоотой болно гэдэг юмд ерөөс итгэдэг. Яагаад юм битггүй. Тэгээд тэгсэрнээсээ яаж өргөч вэ? Надад сайн байгаа хүнд би дуртай юм шиг байгаа. Надад ийм кэр өгж байгаа. Тийм надад намайг яаж халамжлаад байна? Намайг нэг юм хөрхөн менеж хийж чадаад байна. Тэгээ би буцаагаад яг нөгөө нэг аав шиг итгэж ярьж юмнуудаа ярьж чадчихна уу? Би чөлөөтэй байна уу гэдэг юм л анхаардаг гэсэн. Хүнтэй юм ярангууд нэг юм ойлгомжтой зэгцтэй ярьцдаг хүнд би дуртай. Тэгээ өөрийнхөө мэдлэгт үнэнж байгаа хүнд дуртай. Эхнийхээ эцийг үздэг хүмүүс ч юм уу тиймэрхүү юмд амар дуртай байсан. Тэгээд яг эхнийхээ найз залуутаагаа яг тэгж ирчихсэн. Айгу мундаг зал байсан. Ер нь эмэгтэйчүүд одоо эрэгтэй хүнийг шүүж харахтаа гол нь ер нь ямар одоо чинж чанар, зан чанарын ч юм уу те харддаг. Царай зүс харддаг юм уу? Бие авч явж байгаа байдлыг харддаг. Шууд сэтгэлийн харна гэж байхгүй шүү. Өө би сэтгэлийг хардсан штэ гэж хэлэхээр амар тэнэг байдаг байхгүй мэдээж царай зүсийг харж байгаа ах.
Ер нь бүх хүмүүс царай зүсэнд таарчлан анханасаа татдаг шүү дээ. За. Тэгээд тэнгүүд тэр хүний нөгөө харилцаа хандлага гэдэг юм л амар чухал юм шиг байна. Ямар орчинд яаж хүнтэй харьцаж чинь. Тэгээд зүгээр энгийн яваад энгийн амьдралдаа ямар хандлагатайгаар амьдарч чинь тий. Нэг эрэг хандлагатай хүмүүс чинь цаанаа л нэг юм баяр баясгалантай нүүрэн дээр ингэж гарч иж байгаа хувирлан ч гэсэн амар гоё байдаг гэж бол би боддог. Тэнгүүд манай найзууд ч гэсэн яг тэгж л ярьд юм. Бидэд бөөндөө ингэж суугаал юм ярьлаа гэж бодонгууд мэдээж яг царай харж байгаа. Тэнгүүд хүн болгоны тайп нь өөр өдөн шүү дээ. Тэгээ амар гоё өндөр залуу туртай ч юм уу тий. Нэг нь эсвэл нүдшилтэй туртай ч юм уу тий. Тиймэрхүү байгаад байхгүй. Тэгээд тэнцэнээсээ нэг нь нийцчингүүд тэр хүнтэйгээ дараа нь юм ярьж үзэн нэгэнгүүд өө ийм юм дээр ингэж их хөрхөн ажиллаад ингэхээр нь би ингэсэн тэгсэн гэдэг юмнаас ахуулаад сайн болж эхэлт юм шиг байгаа. Тэгээ бас нэг юм тууштай байгаа өөрийн гэсэн зорилгынхаа төлөө явж байгаа хэрэгтэй хүмүүс айгүй өөр л санагддаг. Одоо нэг юм шоу цэнгэнээс арай хол тий. За ядаж л e-спортын юмнуудаар тоглолдог бол тэрийг яг цаг нартаагаар л тоглодог тий. Бүтэн амьдралаа алдаж тоглолтгүй гэх юм уу? Яагаад тэгэхээр тэр хүн давхар надад дахиад хөөр хийх юм байгаа да надад өөр зорилго байгаа да гэдэг хүмүүс арай нэг өөр хандлагаар амьдардаг. Тэгэнгүүт өөрийнхөө яг зорилгодоо яг бүрэнгүүцэд явахгүй байгаа хүн болохоор маргаашийнхаа амийг бодохгүйгээр хичнээн цагаар чамаагүй тоглоомоо тоглоод унждаг ч юм уу. Хичнээн цагаар чамаагүй найзуудтайгаа уулзаад байдаг ч юм уу. Тэгж явд юм шиг байна. Гэтэ яг манай хавийн хэлэгддэг юм нь эрэгтэй угаасаа амьдралдаа нэг алдд юм уу? Ер нь юм үзчихэж л дараа нь өөрийгөө олж авт юм дөө эрэгтэй хүн гэж надад хэлж байна тийм. Та юу гэж байна? Үнэн болов? Мэдхгүй байна. Ер нь эрэгтэй хүнд алдах хэрэг байхгүй хаа. Эрэгтэй хүн чинь ерөөсөө л зорилгынхаа төлөө тууштай тэмцдэг байх хэрэгтэй. Нэгсэндээ одоо нэг эрэгтэй хүний сүлд чинь өөрөө чон. Би бол одоо тэгж боддог л доо. Тэгэхээр ерөөсөө л нэг зорилгын төлөө тууштай байж чаддаг, хийн гэсэн юм хийждэг, амлалтандаа хүрчдэг эрэгтэй хүнийг ер нь эмэгтэй сонгох хэрэгтэй гэж боддог. Тийм шүү. Тэнгүүд л тэр нь яг харилцаа алхамд дээр л явчихдаг байна. За одоо тэгвэл хөвлөө. Царай зүс. Хаста хавьд амар төгнө. Царай зүс. За харилцаа хандлага, care. Миний идэж өргөжчихсэн хүнийг хаамаа ч юм хараад, ээж маань ч юм хараад ямар царилэг залуу гэж идэж л чаагүй. Тэгэхээр би бол нэг амар их царай хардаг бол биш юм шиг. За царай нэлээд даавар хөв үлдэх тийм. Яг нэг юм 20 30 30% яг ч гэсэн цэвэрхэн л хүн байдаг. Ямар ч тэрийг надад хэлдэг. Ямар юм цэвэрхэн царайтай хүн бэ гэж надад хаамаа хэлчихсэн. Ээж маань ч гэсэн ахаа. Нэг юм өөгүй л харагдаад байд юм шиг нэг юм цэвэрхэн толгор ч юм уу тийм. Нэг юм яг чарсан л нэг бүх юм цэмцгэр харагдаад юм цогцсон царайтай хүн ч юм уу. Өөртөө нэлээд арчаатай юм байл та. Өөртөө нэлээд арчаатай ингээд гоё цэвэр цэмцгэрч байдаг ч юм уу тийм. Бас магадгүй. Класс нь. За тэр бол 20% юм байна. За. Царай марай бол нэг юм. За 20%. Өндөр хэдэг вэ? Өндөр чухал шүү. Өндөр 30 35 баха. 35. Тийм. Метр хэдээс дээш юу сонирхоо. Ядаж 75-аас л дээш. 75-аас. Тийм 76-аас. Манай ч угаасаа манай Монголын уншин 75 байдаг байх хэрэгтэй. Тий, одоо ер нь улам л нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд ятаж нэг яг 75 гэхгүй бас 77-аас тийш ч юм уу. Тэрхүү байх хэрэгтэй байх. Тэгээд одоо нөгөө хийж чаддаг юм гээл хийж чаддаг юм харилцаа хандлага дээр нэгтгээл үлцэн хувь гэсэн үг л байна. 20 гэдэг чинь 40. За яг би царайн дээр нь 20-ыг өгөөд. За царай 20. Өндөр дээр нь 20 өгч л та. Өндөр дээр нь 20. 60. Үлцэн 60% байгаа шүү дээ. Үлцэн 60 за. Үлцэн 60% нь би яг тэр хийж чаддаг юм. Тэгээд харилцаанд тэр чигтэн л оруулах. Хийж чаддаг юм харилцаа хандлага. Тийм зоригтой. Тэгээд харилцаанд сайтай. Харилцаа хандлага гэдэг нь одоо халамж орно үстэй тий. Тийм бас бусад хүмүүстэй яаж харилцдаг юм бэ? Бусадтай муухай харьцаж байгаа хүн хизээш надтай сайхан харьцаж байгаа нь үнэн санагдахгүй байхгүй надад. Хардаг юм. Тийм одоо ингэж бусадтай хар яар хидэр ядар хийгээл тий. Ингээл хүн муухай хараал ингэж мэгэл. Ингэж явж идэг хүмүүс байна. Тэр хүмүүс хизээч яаж байсан надтай тэгж харьцах боломжтой байхгүй юу? Өөр хүмүүстэй тэгж харьцаж байгаа л бол надтай бас буцаагаад тэгж харьцах боломжтой л гэж би боддог. Тэгэхээр хүмүүст гаргаж байгаа харилцаа хандлагаар нь л үнэлдэг гэсэн. Би тэр өнөж бас холоос ингээ харна штэ. Тэгээ тэгэнгүүт хүнтэй муухай харьцаж байгаа. Одоо ячаал машина бариад явж байхдаа амар санаалтдаг ч юм уу тий. Шөнийн цагаар явж амар санаалаад авдаг. Цонхон голгол илүү янзаар өгүүлдэг ч юм уу. Тийм юм чинь л харилцаа хандлага муутай байгааг шинж гэж би бодоод байгаа байхгүй юу? Ойлголоо. Наа чи ер нь чухал юм биш тий. Тийм. Бусадтай илдэг харьцдаг хүн ер нь яаж ч амьдрал дээр бас тийм. За. Тэгвэл одоо үерхэл яагаад салах төвшөнд хүрв? Юу тохиолдов? Гадагшаа авц юм уу? Би холдоо сэтгэл халтна юм шүү дээ. Тэгэл салцсан ш. Тэгэл хаан гонж гутрааг өмдөө би яа загвал байдгаас л болдог. Хүн загваа хаар тэгээд мартаа жоох өнгөрөөд тэгсэл хайр яг хайртай болоогүй ч байсан юм уу бас мэдгүй л юм.
Би бас тэрийг сайн ойлгодог юм уу? Тийм. Тэний над юусэн тийм бодож исэн юм биш байдгүй байна. Одоо залуучуудын ер нь цагийн менежмент ямар байвал зүгээр? Одоо 7 хоногийн одоо тэддээ өдөр нь тэгэж ингэж ажиллаа. Тэд өдөрт нь ийм байвал зүгээр ч юм уу. Эсвэл нэг бүтэн өдрийнхөө тэдэн цагийг яг ингээд ажилдаа зориулаад, за тэдэн цагийг өөрийнхөө хувийн карьер зориулаад, тэдэн цагийг найз нөхдөд зориулаад гэсэн ийм нэг төлөвлөгөө цагийн менежменттэй хаталаар хуваалцаж. Яг одоо байгаа миний нөхцөлд бол за 1 дахь 3 дахь 5 дахь йогонд явж ин тэ оройн цагаар яг хөдөлгөөн чухал гэдэг юмыг бол ойлгож байна. За йог гэдэг юм бол оройн цагаар байна. За тэгмүүд шүн заавал 8 цаг унтна гэдэг юм бол байна. Би нойрыг амар чухал гэж боддог. Нойр бага л байх юм бол миний тэр өдрийн бүтээмж тэр чигтээ боддог. Тэгэхээр би хэдэн цагт унтна тэрнээс хойш заавал 8 цаг унтна гэж боддог. Гэтэ уул нь бол одоо жишээ нь хамгийн зөв цаг нь 11-с 2-ын хооронд унтсан байх хэрэгтэй байхгүй юу? Хүн эрүүлэндээ бодвол тэгмүүд мэдээж амжихгүй. Тэнгүүд би зүгээр унтж байгаа цагаасаа хойш чамаагүй заавал 8 цаг унтна гэж би боддог. Тэгээд ер нь бол 12-оос өглөө 8 хүртэл унтчихдаг гэсэн үг. Ажлаасаа хоцрох тохиолдол гарах уу? Би ч бас гарч ийн үү? Одоо нэг тиймэрхүү тохиолдлууд ер нь бас гараал юм. Тэгээд цагаа бас тохируулах гал тэнгүүд би ч одоо жишээ нь 8 өнгөрөөгөөс ирлээ гэж бодоход 10 төхүүлээд энд ирж штэ. Тэгээд тэнгүүд орой 6 өнгөрөөгөө 7 өнгөрөөгөө тарах хэрэгтэй болчих чинь. За тэнгүүд нэг өдөр байх юм бол йогонд өргөжлөлтөд явчих чинь. За хэрвээ ер нь бол яг би йогонд явсан өдрүүдэд бас нөгөө ажиллаараа нөгөө гүмүүд аруугаа дайрдаг гэсэн. Ягаад тэгэхээр тийм очиод би нөгөө юмнуудын зургийг авах хэрэг гардаг байхгүй надаа. Тэр эхлэдэг байхгүй би одоогоор хийдэг юм уу? Тийм одоо бас хийдэг гэсэн. Тэр ягаад миний чөлөө цагийн ажиллаж байгаа байхгүй юу? Одоо яг чөлөө дөрөн бүтээлчихгүй би тэнд. Тэнгүүд тэр дэлгүүр хаасан хэсэг надад хамаагүй. Би очиод юмнуудын зургийг аваад би борлуулалтын юмнуудыг ингэж хийгээд тэр дэлгүүр идэвхтэй байх юмнуудыг би одоо хийдэг байхгүй юу? Тийм учраас би орой йог таарсны артаас тэр ажил руугаа явдаг. Тэгээд тэнгүүд нэг юм тийш очлоо 8 өнгөрөөж би йогноосоо гарч ирээд явлаа гэж бодоход нэг 9 төхөөлөхөд би тэнд очиж штэ. Тэнгүүд дор хаяж би тэнд нэг юм 2 цагийн ажил хийчихэд тэгчээд би 11 өнгөрөөгөө цаашгаа очдаг. Тэнгүүд гэртээ орж ирэл удаж өвтгэн тэрийг юмнуудаа бэлдэл байж идэл 12 болчихдог учраас би яг 12-оос 8 цагийн хооронд удаж явчихдаг гэсэн үг. Тэгээд тэнгүүд мэдээж 5 дахь өдөр л найзууд маань завтаагаа эсвэл хагас өдөр. Хагас өдөр бол юм 7-ны 1 өдөр би заавал найзтайгаа уулзна гэж боддог. Заавал. Маш зөвлөл гэж боддог. Тэр бол амар стрессээ гаргах тэгээ бас нэгэндээ анхаарах бүрэн боломж гэж боддог болохоор заавал би 7-ны 1 өдөр заавал найзтайгаа уулзна гэж боддог. Найзууд нь ихэнх нь гэр бүлтэй болсон байгаа юу? Эсвэл үгүй одоогоор бол зарим нь оюутан байна. Яг тэгэхээр би 5 дахь курс гээд өсөж байгаа. Тэнгүүд манайхан ч болоо 6 курсээр төгсөх хэрэгтэй учраас одоо зарим нь сурж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь оюутан цагийн найзууд. Тийм, хөвчлэн байгаад байгаа. Тийм. Тэнгүүд зарим нь болохоор мэдээж ажиллаж байгаа, зарим нь хүүхэдтэй болсон хүмүүс байна. Тэнгүүд амралтын өдрөө хүүхэдтэй найзаагийн гэрт очиж болж байна тий. Тиймэрхүү юмнууд нь гардаг учраас ер нь 7 натныг удаа өөр төрлийн найзуудтайгаа уулзах боломж надад гарчдаг гэсэн. Тэгэхээр би ингээд бүх найзуудтай кэр хийх гэж амжиж байгаа байхгүй юу? Хэдгээл хүмүүс сонгож аваад найзалж байгаа учраас аль алинд нь би санаа тавьж явах хэрэгтэй гэж өөрийгөө боддог. Тэгэл чи яаж ийн чи зүгээр үү? Миний найз амьдрал хэрэг гэдэг юмыг би амар сайн чухалчилж үздэг. Заавал нэг одоо нэг 10 хүрэхгүй л найзууд байгаа байхгүй тэр хүмүүс нь. Яг баталгаатай миний амьдралын найзууд даа гэд итгэсэн хүмүүс. Тэнгүүд тэр хүмүүсийг би яг тэр чигээр нь байлаад авч явахын тулд дандаа санаа тавьж явах хэрэгтэй гэж би боддог. Одоо ингээл ажлын маань миний өдрийн цайны цаг байсан ч гэсэн тэр найз руугаа нэг юм биччихтэй те. За яаж чи юу чинь яасан юм дэжгүй байгаас те. Ер нь энэ талаар дуулах зав нь хэр байна гэдэргээ тэнгүүд нэг нь завгүй ах юм бол нэг нь завтаа л гэж таардаг байхгүй юу. Тэгэл тэнгүүд нэг нь тэнд уулзах боломж нь гараад ирчихдэг. Тэгээд ингээд хүн санаа тавиад хахаар нөгөө хүмүүс яг буцаа санаа тавьж сурдаг найзууд. За одоо чи яаж ийн гэж одоо чиний асуултыг өөрчилж тай чи яаж ийн гэж асууж сурдаг болохоор тийм болоод 7 нот заавал нэг удаа найзтайгаа уулздаг. Гоё юм уу? Тэгэл ер нь ингээл ганц бие амьдрал болохоор ингээл ер нь яг энэ чигээр завгүй яваалаа. Тэгээд би чинь бас илүү янз зөндөө юм хийд юм уу. Тэгэл хаяа 2 дахь өдөр нөө Q's night гэж болдог. Одоо тэнгууд нэгтгэхийн хуваар нэг иймэрхүү байлаа дуусчих штэ. Тэгээд би хараад унтчихж байгаа юм байна. Тэнгууд 2 дахь өдөр болохоор UB Q's night гэж 7 ногт 2 удаа зохиогдох юм арга хэмжээтэй. Тэгэнгүүт тэрийг оюутан бахтай хийдэг байсан учраас надад нэг хаяа нэг тийм ажлын санал орж ирдэг. Тэнгууд би 8 цагт энд 8 хүртэл ажиллаж агаад миг дээр 8 хүртэл ажиллаж агаад тэгээд тэрнээс тараад очиж Q's night-ээр ажилладаг. Тэгээ юу юм гэсэн үг? Тэр нь болохоор нөгөө зохион байгуулалтын стаф хийдэг байхгүй одоо нөгөө бид нар дундуур нь хүн уцаа орлохгүй байх юмудыг шалгадаг. За тэгээд нөгөө хүмүүсийн асуулт хариултын нэмийг ирэнгүүд цасдаг. Засаад оноог нөгдөг. Тэгээд тэнд чинь ингээл нийт 40-од ширээнд нэг ширээнд л 6 хүмүүс чинь асар их хүнтэй тийм ивент явдаг байхгүй 7 дунгуулган. Тэгэл тэнд ажиллаждаг. Тэгэл тэнгуү тэр 11 нөгөөж бас гардаг. Тэнгуү дахиад яг гэртээ арихгүйгүүд 12 болчдөг. Тэгэл унтаал ингээл тэгэл яг ингээл өдөр хонууд яг л ийм адилхан л өнгөрч байгаа гэсэн. Нөгөө нэг өөр төрлийн олон хүмүүстэй байгаа учраас
Ерөөсөө өөдөх зав гардаггүй. Аюу сонирхолтой. Тэгвэл одоо энэ их завгүй амьдралын дунд ер нь ирээдүгөө яаж төлөвлөж байна? Ямар ч байсан нэг юм тодорхой хэмжээний хугацаанд нэг газараа ингээд нэг юм мундаг юмудаа хийдэг болчмоор байгаа байхгүй юу? Одоо би чинь миг дээр ингээд яг өөрийнхөө ажлыг юм тодорхой юм скежлтэй юм хуваарийн дагуу ингээд 7-5 өдөрт би ийм юмнуудыг ингэж хийнэ гэдэг юмнуудыг би одоо л яг гаргаж эхэлсэн байгаа гэсэн үг. Тэгвэл тэрнийхээ би биелүүлэлтийг нь харна. За энэ 7 хоногт нэг тэтгэх хувийн биелэлттэй байлаа. Дараа 7 хоногт би яаж сайжруулах вэ? Тэгээд тэгэхээр би тэр хувийг ядаж нэг 90-с дээшээ гаргachмаар байна. Ядаж 90 хүртэлх хувьтай тийм биелэлттэй болгоч. Вау, одоо ингээд төлөвлөөд тэгээд төлөвлөсөн юмнуудаа хийснээ хувилдаг юм уу? Тийм аа, би тэрийг хувилж хараад байгаа. Яагаад тэгэхээр манайх чинь нөгөө нэг миг даатгалчин дотроо ингээд одоо манайхан чинь ингээд байгууллагаараа хуваагдсан шүү дээ. Байгууллагын даатгалынхан маань ингээлийн газараа байж гин, нөхөн төлбөрийнхэн ингээд байж гин, эрүүл мэндийнхэн ингээд байж гин. За тэнгууд бас хувь хүний одоо нэг юм бас ингээд бусад нэг хийгээд өчмөр байгаа юмнууд байна. Тэ маркетинг дээр тэнгууд яг ерөнхий пэйжрээ бас яг юу явуулах хэрэгтэй юм гэдэг юмнууд байна. Тэнгүүд би тэднэрийг ийм 5 6 хэсэгт ерөнхийдөө хуваачаад байгаа байхгүй юу. Тэнгүүд аль алин дээр нь л юм гаргадаг юм байна. Өөрөөсөө. Одоо жишээ нь би төмигийн балбалын юм дээр одоо нэг дөнгөж явж эхэлж гин тий. Тэнгүүд энэ чинь надад эхний яг нэг 2-7 хоногт ч юм уу эхний 3-7 хоногт яг би нэг юмд орж ирээд сурах юм байна гэдэг юм ойлгож авч байгаа байхгүй юу. За яг нэг сураад жоохон тасах үе гарах юм байна. Таас намайг ажил харахад гэж бодсон л. Эхлээд би нөхөн төлбөрийн мэдээ гаргаж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэнгүүд ихнийх дээр бол айгүй болох байгаа. Одоо яг харангуй. Ихний айгүй болох. Тэнгүүд одоо ингээд энийг юм 3-4 7-ныхаа ч юм уу ингээд харна шүү дээ. Тэнгүүд бас арай дэж болцсон. Хүрхэмд яг сайжраад байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр би чамаа хизээ өөрөө гарч ирэх бол гэж хүлээдэг байгаа шүү дээ. Тийм үү. Өөрөө ярихаар арай гонигтай байгаа юм болов уу гэж би дотроо бодоод байгаа шүү дээ. Өөрөө гарч ирвэл гоё шүү дээ. Тэгээд яг хуу ингээл яг хуу ихний одоо чинь ингээл рилний уралдаан дээр бол ингээл ах тариагаа харуулж байгаа. Тэнгүүд бас ч аим хэцүү байхгүй юм камертайгаа ингээл би харьцаал бүтэн ингэж хараад ярих ч юм уу тий. Хүний нүд рүү хараад ярих юм ямар нэгэн амьгүй байгаа юмны нүд рүү хараад ярина гэдэг өөр амар хэцүү. Ягаад тэгэхээр би таныг ингээ харангуй та нүдэн анж байгаа гэдэг хөдөлгөөнүүдийг чи би харж байгаа учраас ингээ тэр хооронд миний анхаарал ингээ санаад ингэж болоод байгаа байхгүй. Тэнгүү тэнд ингээд анивчихгүй тий одоо жишээ нь юу гэдэг над руу хараад ингэж нүдээ ингэж анж байгаа юм шиг тэгж байхгүй учраас надад тэрнтэй харьцаад амар хэцүү. Би ингээд харангууд өөрөө тийшээ ингээд нүд маань ингээд эргэлдээд байгаа байхгүй юу. Би нэг тийш харж ингээд хачин тэнгүүд камерын урд надад харилцах одоо жишээ нь амар хэцүү байгаа байхгүй юу. Тэнгүүд би одоо л камертай харьцаж сурмаар байгаа гэдэг юмнууд ингээд тавиал авсан байгаа. Тэгэл бүх юмнууд дээр нь хөрх юм гаргадаг болмоор байна. Тэнгүүд эдгээр одоо миний хувьлал бараг л дөнгөж нэг 15 хүрэхгүй л хувьтай байгаа байхгүй одоо миний хийж байгаа юмуд. Тэнгүүд би тэрийг 90 хүртэлх хувь хөргмээр байна гэдэг зорилготой байгаа учраас би тэр дээр ингээд амархан штэ гэ тий. Би амархан штэ би энийг юусаа ингэж хэцүү гэж бодохгүй байгаа штэ гэдэг тийм хэмжээнд хүртэл хийдэг болчмаар байхгүй юу. Ямар ч тэрэндээ ийм залхах юмгүйгээр бас ийм жоохон хоошин тавих тийм хашрах юмгүйгээр би энэ бүгдийг гараасаа гаргадаг болцсон байгаа цагт надад юу ч хийхэд амархан болчих юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо би ингээл хийдэд юмнуудыг эвлүүлж үзмээр байна тий. Фотошопыг нэрэн гэсэн маш мундаг хэрэглэдэг болчмоор байна. Ингээл нөгөө өксөж дэвшмээр байгаа юмд надад зөндөө байгаа байхгүй. Тэнгүүд би байгууллага дээр ингээ харангууд намайг тийм потенциалтай болгож чадах юм байна гэж хараад байгаа. Тийм манай ч фотошопын сургалтаас ордог шүү дээ. Харин тийм одоо ингээл зөндөө сургалтууд байгаа байхгүй юу. Тэнгүүд би тэд дээр бүгдэн дээр нь туршиж хамрагдаж үзмээр байна. Тэгэл одоо эхнээсээ одоо ингээл йогонд явж байгаа ч гэсэн тийм манай ажил заавал ингээл нэг спортер хичээлээрээ нэг дэмжиж өгдөг штэ. Тэнгүүд йогонд яваад эхэлчихэж байгаа. Тэнгүүд миний биед үзүүлж байгаа нөлөө нь ямар гоё вэ гэдэг юмыг харчиж байгаа. Тэгээ тэнгүүд би баг багаар юм дээр нэмэгдэл яваад ах юм бол энэ бүгдийн хувь нь тэр чигтээ 90% руу хамтдаа зүтгэх юм байгаа байхгүй юу? Миний эрүүл мэндээс анхаарч байгаа юм байна. Миний чадвар дээр анхаарч байгаа юм байна. За тэнгүүд ажлын маань уур амьсгал нь намайг олон төрлийн юм хийх сонирхлын маань төрүүлж байгаа байхгүй энэ хүмүүс. Яагаад тэр бүгд өөрөөр мэрэгчлээ хүмүүс байгаад байна. Тэгээ өөрийнхөө ажлын тухай надад хэлж өгч гин. Тэгээ тэнгүүд би энэ хүн дээр яаж тусалж болох вэ гэдэг юмыг өөр дээрээ би хүлээж аваад байгаа байхгүй. Тэнгүүд за би энэ хүн дээр ингэж туслаад өгчий. Энэ хүн дээрээ тэгээд туслаад өгчий гэх тэнгүүд би тэрнийхээ ачаар бас ингэ хөр юм сураад байгаа. Энэ ингээд дахиад яваад байгаа гэсэн үг. Тэгээд ирээдүйд дээр яг юу болно гэсэн үг. Тэгэл яг 90% дээр хүрчих юм бол за яг хүрсний ардаас яг нэг өөрийн мэрэгчлэрээ ахаад нэг юмд сурандаа гэдэг батны төлөв байна. Ойрын жилд үү? Ойрын жилдээ. Юу сурах вэ? Би харин сэтгэл судлаачаар сурмаар байна. Мастера. Сэтгэл судлаачаа. Тийм. Сэтгэл судлал бас нэг эрүүл мэндтэй маш их холбогдно гэж би ирээдүг хардаг. Ирээдүйд ер нь ингээл өнгөрөх цаг хугацаа өнгөрөх тусам л хүмүүсийн сэтгэл зүйн асуудал айгүй өндөрт орж гарч ирлэх байна. Би бас хараад байгаа юм л та. Нөгөө юм хөгжих тусам хүмүүс нөгөө нэг сэтгэл зүй рүүгээ улам ингээд өнгөдөг болоод одоо энэ яг монголчуудад илэрдэг байхгүй тий. Жинзэн үе дээр ч юм уу тий. Тэгэхээр бас сэтгэл зүйн тал дээр одоо сэтгэлээр унах, сэтгэл готролд орох энэ талууд
талтай хүмүүс анзаардаг болоод сэтгэл зүйч илүү ханддаг болох байх тий. Тэгэхээр чи бас ирээдүйг үер нь бол харсан л нэг сэтгэл судлаач болох тал руу гарч байгаа юм шүү тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Mig Data компани чухал бүхнээ хайрлая, хамгаалъя. За одоо AI сүүлийн үед нэлээд хөгжөөд байна. Энэ өөрөө маркетингийн ажилд ер нь яаж нөлөөлж байна? Маркетингийн ажлыг сайжруулж байна уу эсвэл нөгөө талдаа муутгаад байна уу? Хүний амар сэтгэн бодох чадварыг үгүй хийгээд байл гэж би харж байна. Сэтгэн бодох чадварыг. Тийм одоо ингээл бид нар чинь нэг юм өөртөө юм сэтгэхэд тэднийхээ хүрээгээр юм хийдэг штэ уулна. Тэнгүүд одоо жишээ нь би зүгээр нэг хийцэн юмыг нь бэкграундыг солилцож болж тий. Тэгвэл AI-аар хийчих таахгүй юу? Эсвэл би зүгээр шин санаа бодож олохгүй ингээд толгой маань гарчсан байгаад л би зүгээр чат GPT-г асууж болж байна. Тэнгүүд энэ CD-ийн санаа өгч тэнгүүд би за тэгвэл энийг хийгээд үзтiin мэт бол одоо энийг хийж үзье гэх. Тэнгүүд миний тарих илүү ингээд гацалтанд орж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Надаас шинэ санаа гарах нь илүү багасж байгаа гэсэн үг. Тийм учраас би нэг юм жижиг сажиг юм хийх гэж илүү хичээдэг байгаа байхгүй юу? AI миний яг ингээд нэг юм хөгжил жоохон дор байх гээд байгаа юм байна. Сөрөг нөлөөтэй байна. Тийм. Тэнгүүд миний тарих ажиллахаа болоод би жоохон залхуурах гэдэг шүү дээ. Тэнгүүд би нэг жижиг сажиг юмнуудыг өөрөө хийгээд сурцсан. Жижигээс нь эхэлсэн хүн том болоход амархан. Тийм. Жижигээс нь эхлээд ингээд алхамаар ахихгүй бол би шууд жижигээсээ байжсна AI-ийн төлбөрийг төлөөл юм хэлгээд байвал амар тэнэг баг. Одоо тэгэл чамтай өрсөлдөж байгаа маркетингийн менежерүүд ерөөсөө AI тэр чигээр ашиглаад байвал яах вэ? Чи тэгсэн чинь тэрнээс ингээ гоцрогдоод байвал яах вэ? Одоо нэг мод иргэдэн штэ. Мод иргэнэ. Тийм аа. Би тэрэн шиг AI-аар харж байгаа юмнуудыг хүн гэдэг амтан ялгаж сурах байх гэж бодож байгаа хүмүүсийг. Тэнгүүд илүү бодит байгаа юм руу ингэж нүд унах ч юм уу тий. Одоо нэг 90-ад оны стил байлаа гэж бодоход л ингэж буцаал нэг 2020 онд ирсэн байж тээ. Ороод ирдэг тий. Би зөв бөмбөг тий. Буцаал бүх юм иргэдэг л хэвгүй юу юм. Тэнгүүд би яг тэр болтол ингэ хий явж ин мэдээж би ашиглахгүй бол гэж хэлж байгаа биш. Мэдээж би ашиглана. Гэтэ тэрийг хитрхи ихээр юм биш тэр хүмүүс шиг хитрхи ихээр наамарчилж биш. Гой ингэ сураад авсан юм надаас хинч хулгайлахгүй юм чам. Баагаар сураад авъя. Тэгээд бас ашиглая. Хамтд нь ингээл ашиглаад явъя л гэж бодоод шүү дээ. Энэ бол AI орж ирснээр зарим хүмүүс ажлын байргүй болох уу? Ямар мэргэжлүүд ажлын байргүй болох? Боломжтой. Одоо сайн манайх дээр чинь шүднийх дээр хүртэл ингээд ламбыг нь роботоор сольсон гэдэг юм хит дээр гарсан шүү дээ. Тэнгүүд тийм шүдний эмчийг хүртэл орлуулах боломжтой гарсан байгаа даахгүй юу? Тэгээд сэтгэл зүйчд ихтэй. Сэтгэл зүйч гэдэг чинь онлайнаар байдаг болчиход. Онлайнаар би хүн рүү харж ярихгүйгээр шууд онлайнаар ингэж харж болж ярьж ийн тэгэнгүүт буцаага зөвлөгөөг нь өгж ийн гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ингээд янгууд ер нь бүхий л мэргэжлийг ямар нэгэн байдлаар орлох боломжтой болчиход байгаа ах гэл гэж хараад шүү дээ. Гэтэ би яг би AI ч юм иймэрхүү юм дээр одоохондоо яг нэг тийм дан гэж юм тийм бол амар хилээд ахаар юм бодолтой бол билээ хариулт бол байхгүй тийм. Угаасаа байнга ингээд хөгжөөд байгаа болохоор би гүцэхгүй байхгүй. Би өөрийнхөө амьдралыг ч гүцэхгүй байх чинь юу AI гүцэг. Тань одоо нэг тиймэрхүү бодлоо байдгүй ер нь одоо яг ийм юм ингэж гүцэгдэх гээд байна та гэдэг тийм юм. Тийм байгаа. Одоо тэгэл Монголынх руу арайж орж ирэх нь бол арай цаг хугацааны асуудал. Гадны орнуудын одоо дийлэх ажлын байрны одоо 50% ч юм уу тийм ингээд аваа явчих. Цаг үе шууд ирэх жилээс эхлэх байх гэж боддог. Одоо нөгөө роботоо Tesla-г гаргаж байгаа роботоо ирэх жилээс ирнэ гарч ирээд те. Тэгээд хүмүүсийг орлох боломжтой болоод за нөгөө хүмүүсээр яах вэ гэдэг тэр тал руугаа шилжсэн дараагийн төлөвлөгөөгөө боловсруулахгүй бол ер нь хүнд нөхцөл байдал ер нь ирж байгаа хэл гэж харж байгаа. Тийм ба. Тэгвэл харин эртний хүмүүс илүү юм техник технологи юм дээр илүү юм мэдих сонирхолтой, үзэж харах сонирхолтой байгаад байдаг юм шиг байгаа. Одоо жишээ нь манай нэг л найз маань шүтээсэл орсон байгаа байхгүй нэг юм ихтэй найз маань. Бусд нь эртний хүмүүс дандаа шүтээсэл байдаг ч юм уу те. IT мэтагаар сураал юм хөө байгаа даа штэ. Тэгвэл надад болохоор нэг юм хөдөлгөөний мэдлэг юм жоохон хурхан байгаад байдаг байх гэж би хардаг. Эртний юм хитэн үний ер нь онцлог бас байж болох тий ялгаа. Та нар илүү том юм хардаг. Бид нар жоохон илүү детальны нарийн юмуд хардаг тий. Урлаг орон сайхан байгаа юм шиг санагдаад байна. Биш төлөвлөрөө тоолох гэсэн чинь. Тэр. Яа. Ер нь тоглодог байсан хэрэг ч одоо. Тоглодог байсан. Бүр яг өнгөрсөн цаг дээр. Одоо бол тийм би яг тийм хичээж ч юм уу яг тэрнээс цаг гарахгүй байгаа л асуудал байгаа гэсэн. Яг нь бүр жоохон бахта тоглодог байсан. Тэгээд би чинь улсын хэд хэдэн медальтай төвлөрөөр. Тэгээ байж байгаад ерөнхийдөө болцсон ба тэр бас нэг юм амьдралын нийтэд шаардлагууд болоод тэгээд одоо л ханы цаг зав гаргах юм бол буцаага тоглондоо гэсэн бодлоо. Одоо ер нь тоглоом шуул ингээл ая тоглох уу? Дарах уу? Дараа штэ. За. Тийм хав нэг цайны хидайтай. Тэр хөгжим
урлагт нэлээ дуртай юу? Тийм урлагт ер нь нэлийн хоббитэйсэн. Ер нь л айгуу сонирхдаг байсан. Дуулч марч юм шиг, бүжиглч юм шиг тий. Тэгэл яваалт гэсэн. Тэгэл гитарч нэг хэсэг оролдож үзэж байгаад болцсон. Тэгээд спортууд дээр болохоор сакс болбол тоглодог байж байгаад би нүрэн дээр амар цогцолсон байхгүй бөмбөр. Тэгээд тэрнээс шиг бөмбөрөөс итгэлсэн. Тэгээ одоо ер нь л спорт руу нэг ордог. Карма гэдэг лөө. Карма юу лээ? Трама. Тийм. Карма ч л юм юм. Муу юм. Траматай болсон юм ба штэ тий. Тийм амар айдаг болсон. Тийм үү. Тийм үл. За тэгвэл траматай болсон юм штэ тий. Тийм. Тэгээ жоохон бөмбөнөөс айгаад. Тэгэл гоё сайхан нэг тийм их үл андаа ер нь. Хойлоо гоёод одоо өнгөрсөн ирээдүгэл бүгдийг ярьчих уу. Ер нь бүх сэдвээр ярьчлаа шүү. За нэвтрүүлэгт ирж орсонд маш их баярлалаа. За тэгээд ивент тэтгэгчийн зүгээс баярлалаа. Цагаан гарын бэлэгтэй байгаа. Оо за баярлалаа. За баярлалаа. За энэ хүртэл үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.